Иргэний нисхийн үндэсний төв үзүүлж байна. Нисхийн алдар. Сайн байцгаана уу эрхэм мөндөд үзэгчдээ. Монгол улсад нисэх хүчин үүсч өгсөний түүхт 100 жилийн огтон бэлтгэн хүргэж буй нисхийн алдар сурал ярилцлагын шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт иргэний нисхийн ерөнхий газрын даргаар 2 удаа томилогдсон ажиллаж байсан техникийн ухааны PhD доктор Санжаажийн Батмөх дарга маань өргөдөө оролцож байна. Танд өдрийн мэнд төргий. Сайхан намарч байна та. Сайхан намарч байна. Та нар ч гэсэн баярлалаа. Одоо энэ сайхан түүхт он жилийн нэвтрүүлэгт урьж оролцуулж байгаад баярлалаа. За баярлалаа. Таны түүх намтрыг ингээ харж байхад одоо онгоцны техникийн механикчаас ахуулаад иргэнийхэн газрын дараагаар 2 удаа томилогдсон ажилласан хүн бай тээ. Тэгэхээр ер нь яаж яваа та энэ иргэний нисэх гэдэг энэ байгууллагатай ажил амьдрал олгосон энэ талаар яриараа гэлээ. Нисэх хүчин гэдэг байгууллага чинь бол ерөөсөө улсыг батлан хамгаалах. Тэгээд одоо ард түмний шуудан тээвэр мэдээлэл солилцоог одоо бас агарын тээврээр явуулах ийм зорилготой үүссэн байгууллага. Ер нь батлан хамгаалагч эхэлсэн цэргийн байгууллага. Тэг би энэ өөрөө ч асуултан дээр нэг холбож хэлэх гээд байгаа юм бол байлдагчийн карманд генералын мууган байдгаа гэдэг энэ одоо дуурлаар анх одоо цэргийн замналаар бас ажиллаа амьдралаа эхэлсний хувьд бол бас туулж өнгөрүүлсэн бүх одоо хугацаагаа эргэж бодоход бол нэг иймэрхүү бодол төрдгийг. Би бол анх одоо онгоцны нэгдсэн засварын газарт засварын механикчаар эхэлж одоо дагалдан механикчаар орж ажиллаад механикч болоод тэгээд одоо нисгэгч болоод тэгээд ажил амьдралаа бол иргэний нисхийн салбартаа одоо албасан ийм төвхтэй ийм л хүн байна. За би бол Төв аймгийн Алтан бол гэсэн сумын далайн олон онцлогоо гэдэг газар төрсөн. Одоо манай ижээ хоёр бол одоо ажаа маань өөр хангаа гаралтай юм хүн. Ижээ маань Төв аймгийн Баян Бараат Баян жүлж хэллийн юм хүн. Тэгээд манайх бол Малтай байж хаад нэг отрын гэрт Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат байхдаа отролж явж байгаад Төв аймгийн Алтан булаг сумын нутагт өвөлжөнд төрсөн. 52 оны 11 сарын 29. Ер нь бол яг өдрийн хөөгд хуучин доллар үсэх юм бол өвлийн тэргүүн сарын шинэ 29-нд төрсөн ийм байт юм бэл. Би тухайн өдөр энэ одоо хугацааг авч хөрвүүлж үзэхэд бол яг энэ одоо 11 сарын 29 байсан. Тэгээд одоо төрсөн өдөр 11 сарын 29 гээд ингэж явдаг. Тэгээд бага насаа бол бусад одоо миний үеийн хүмүүстэй адил малчныг дуул шиг хариулж тэгээд мор үйж ер нь малд бол жоохон төсөө өссөн. Яг л би айлын баг хөөхөд. Тийм учраас ажээ хоёр маань бас малтай нэг хавруулаагүй. Ялангуяа одоо манай ажаа бол мортой болоод нэг холбоогүй. Тэгээ ер нь би их морноор төсөө байсан шиг байна. Тэгээ мор зөр уян манай ажаа тэгээд ийм одоо үе мор өнч хөөхд байхад чи өвнө хөөхд гоогаад гэдэг ингэ ярьдаг. Хэрин чадахгүй л гэдэг. Тэгэл нэрээ би бас ганц сунганд онж үзье. Тэгээ бас чаддгүй юм билээ. Тэгээд за тэгээд морноос одоо манаас их жоохон тусдаа авсан. Дээр нь бол манай ажаа хоёр бол боловсралтай болохыг бас хичээсэн. Тэр дундаа одоо хүүхдүүдэд боловсралтай болгохын тулд тэр л одоо хөдөөгийн сайхан нүүдэлчин тэр сайхан амьдралаа орхиж цөөрөн газар бараад ингэж ирсэн. Тэгээд энэ доод нисэх гэж шүүх фабрикийн наадталд онгоцны нэгдсэн засварын газар байсан. Ер нь бол одоо нисэх хүчин гэж байхад бол нисхийн 2 дугаар отряд гэж 37 онд байгуулагдсан энэ отряд доод нисгт нүүж ирэхэд бол энд нисхийн салбар үүсч хөгжсөн юм төвхтэй. Тэгээд энэ дээр бол сүүлдээ бол агаар хөлгийн иргэний нисхийн үйл ажиллагаа явуулдаг болсноос хойш бол онгоцны нэгдсэн засварын газар байрлсан. Тэгээд яг тэр хонхортол би бага насаа өнгөрөөсөн. Зүгээр манайх бол
гэр мал алтан булгийн харьяат хөдөө яг амьдрал маань яг тэр одоо засгийн хонхол хүү задлан энэ тэтэлт үүссэн. Тэгээд хувь зохиолоор ч тийм байдаг юм уу? Онгоцны нэгсэн засварын газарт би архивны 10 дугаар анги төгсчээд архивны кабинет би 1 жил ажилласан. Тэгээд ажим л одоо нутгийн ах дүү нэртэй ярьж ахмад сайхан манай ажилтна. Тэр дундаа бол одоо манай нутгийн өндөр ширээ цумын харьяат сахал хэмэх бадам гэж гагнуурчин юм сайхан хүн байлаа. Монголд одоо хөнгө цагааны хайн шиг анхудаа гагнсан ийм сайхан алдартай. Тэгээд ажилтаа тий нисхийн техникч юм байсан. Тэгээд тэр хоёр хоорондоо их дотно байж байгаа тэгээ хүүгээ нисгэд оруулаад игээд агарын харилцааны газрын ерөнхий инженер Аюур гэж хүн байсан. Тэгээ Аюур инженерт манай тэр бадам агчин бол их нэр хүндтэй хүн байсан л та. Нисгтэй. Тий, нисгтэй нэр хүндтэй. Ер нь нэг яг ажиллаа бол яс хийдэг. Тэгээ хэн болон ажиллаас нь гадуур нэг юм хийж чаддгүй нэг тийм ажлын хөөсөн тэгсэн мөртлөө нэг хашимдээ нэг өөрийн гэсэн бодолтой бүр социализм гэж гисэн яг л тэр гагнуурын тэрл одоо цех тэрл хэсгийг бол бүрийн эзэмсчихсэн тийм сайхан хүн байсан. Тэгээд тэр нэр хүндтэй гэж ярих юм байхгүй. Тэгээд хин юул хийгээв тэрийг яг тэргээр гагнуурдах тэр юмараа хийчдэг. Тэгээд онгоц засварынхан бол дарганараас эхлээд нэг юм хэлэхгүй, үнээр юм хэлүүлэхгүй өөрөг даалгаврыг л ярьдаг ийм сайхан хүн. Тэгээд тэр л аюур инженерт хэлж тэгээд бовын пөлийн давуу дарга. Одоо хожмоо бол миний ах ихч хоёр болсон. Одоо хураа ах ихч хоёр давуу дарга Чулуунцгийн ихч хоёр маань нэг нь бол Өвсгөл аймгийн алан эрдний хүн. Манай Чулуунцгийн ихч бол юуны ар хангаа чулуут юм. Тэгээд тэр хоёр маань миний хураа ах ихч хоёр. Яг л дүүшгээ намайг асарч бас хандаж ингэж явсан. Тэгээд одоо ч гэсэн одоо хүүхдүүдтэй нөхөр дотн холбоотой байдаг. Ийм л одоо түүхэн замналаар бол иргэний засгийн салбартай ажил амьдралаа холбосон юм түүхтэй юм л юм байна. Яг үнийг хэлэхэд одоо би ингээд нэг нисгч болчихноо, нисхийн хүн болчихноо гэж би төдийлөн бас бодож байгаа үгүй. Хүүхэд байх чинь л олон л одоо мөрөөдөл байдаг байсан баг. Тэгээ одоо нисгэд их шалгуур өндөртэй тэгээд одоо би бас нэг орчин гэсэн тийм ирмэлзэл байгаагүй. Дээр нь одоо 10 дугаар анги төгсөгч одоо бидэрт нэг тийм хуваар мөвөр яг нисхийн хуваар мөвөр гэдэг их хайхтар ирж байгаа ганц нэхэн хуваар ирээ тэгээд тэр нь бол бас манай Томрот энэ аваад явчихжсэн тэгэл би чадаагүй тэгээд конкурст өгөөд амжилттай дүнжил чадаагүй тэгээд ажилласан болсон юм. Тэгээ яг уу ер нь бол хүн амьдралынхаа замлыг одоо бол одоо дээд сургууль Монгол төгсчөөл болцдог гэдэг ойлголт байт юм шиг байна. Социализмын үед бол бидний болсон хүчний бол айхтар чамж бэлдэжсэн. Тэр одоо чамж бэлдсэн одоо болсон хүчний нэг гэж би өөрийгөө бол зайлшгүй бодож явдаг. Яг гэвэл намайг би ажилчин байхдаа бол их юмыг үзэж тэр олон жил ажилласан сайхан арга туршлагатай сайхан хүмүүсийн арга барилаас бол багч гэсэн их өвлж авахыг хичээсэн. Жинрийн ажилчин хүний амьдралаас их сайн суралцсан гэж өөрийгөө боддог. Тэгээ энэ бүхий л амьдралд энэ маань их ашиг тусаа өгсөн. Манай онгоцны засварын газар чинь бол их цомхон, цөөхөн хүнтэй. Тэгээд тэр ажлаа бол одоо айхтар яш хийдэг. Манай иргэний засгийн салбарын ажлын хариуцлага шаардлага өндөр. Тэр шаардлагыг бол манай засварынхан бол их хэлбэрүүлэлтгүй хэрэгжүүлдэг байсан. Би хүүхд тахта жишээлх юм бол улс төрийн сургууль гэдэг сургалтад одоо дугуулын одоо хичээл заадаг байхгүй ороод одоо ажлын гадуур тийм би 3 удаа улс төрийн хичээл тасалжээ хүүхд. Одоо шалгалтын төгсөөл болоо гэж бодсон чинь. Тэгээд би одоо онгоц цасны зөвлөлийн хурлаар орж би бүхэл бүтэн 2 цаг загнуулаад тэгээ бүр хамаг биений хүүтэн хөлс номхон зогсож байгаа загнуулж байгаа шүү дээ. Бас нэг зэргийн хүн чинь. Тэгээд би бараг араатал унчилгүй гарч ирсэн юм. Тэгээд би өөрийгөө их голж ээж билээ. Би одоо санс гардаггүй. Нэг түүх учраас ярьж байгаа учраас наргатай ч юм уу. Тэгээ би гарч ирээд бүх би хүүтэн сасгаад нэг би сулдаад би чигтэйхэн болоод ингээс боосон нэг бидэртэй хамт нэг цэргийн аль паасан цэрэгт байсан хүмүүс. Тэг би яагаад тэгсэн болоо өвчин тусцсан болоо гэж бодохгүй юу. Тэгсэн чинь нөгөөдөл чи мэдэхгүй юу. Чи нэг номхон зогсоод тийм номхон цосгорч бүр ойчдээ штэ гэж. Тэг би өөрийгөө их голж ийсэн.
хитгэн цаг дараа нартаа загнуулаа гараад ирчихэд төвчээд сууж чаддаггүй тийм одоо ирэх үү яаж ирэх юм болно доо гэж бодож ижил тэгээд тиймэрхүү хатуу хөтөө тэгэл амьдралын бүхэл юмыг бол ажил амьдрал яаж хандах уу ажилчин хүмүүсийн гоё штэ ер нь тэгээд одоо тэр их өндөр хариуцлагатай их нэгт нямбай хийдэг юм чи бодвол бид нар бас тэр ахнаасаа тэр үеийнхэн хүмүүсээс бас их суралцж байсан. Тэгээ энэ бол миний амьдралын аюух том сургамж болсон. Энэ сургамж бол миний бүхэл амьдралын одоо хаана ямар ажил хийж явсан энэ үед бол үргэлж одоо миний одоо нэг тийм сургалтын миний надад суусан тийм ажил амьдралын нэг тийм том сургуулийн сургамж болж явсан юм юм. Тэгээд иргэний нисхийн ерөнхий газрын нэг таны одоо захиргааны одоо дараагаар ирж ажиллахдаа нэлээд ажил зэгцсэн гэж бас сонсч ирсэн. Та энэ талаараа бас их гоё хэрэг уушлаач. Ер нь тэр үед иргэний нисэх газрын яг байдал ямар хөө байв? Яг ер нь тэргийн нөхцөлөд талаар та бас гоё ярьж. Яг хоо иргэний нисхийн салбарт бол яхаар байхгүй удирдах ажилтны мэрэгжлийн удирдлагын шаардлага бол яг үүссэн байсан үед иргэний нисхийн ерөнхий газрын дарга манай лавга дарга тийм их сүрэн орлого дарга их мэриж одоо хэдэн сөөлөх үед энэ 80-аад оны үед бол их мэриж явуулж бэлтгэсэн хүмүүсийн нэг нь бол би л дээ. Тэг яг уу тэгээд одоо сургууль актив Санкт Петербургийн иргэний нисхийн актив би онгоцны засварт 72-оос 75 онд ажиллаад 75 онд би Онц хотын нисхийн дунд сургуульд яваад нисгч А2 онгоцны нисгч болж ирсэн. Дараа нь 84-оос 88 онд Санкт Петербургийн одоогийн иргэний нисхийн удирдлагын актив сурч төгссөн. Тэгээ төгсч ирээд хөдөө одоо Баянгар аймгийн агрын тээврийн газрын даргаар томилгож ажилласан. Тэгээ ажиллаа би 2 жил ажиллаад бас яг тухайн үедээ бол бас дарга удирдлагууд хамт олонд бас жоохон таалагдсан юм шиг байна. Миний үйл ажиллагаа бас явахтай би дөрөвчийн хэлдэг л яг л одоо бас нэг жоохон зарчимтай бас жоохон хичээнгүй ажиллаж яасан хамт олонныхын төлөө бас зүтгэдэг байсан. Тэгээ энэ мэднэл одоо хүн хамт одоо мэрэгжлийн анхнаар тэнд сууж байсан үеийнхний одоо бүх тийм дэмжлэг энэ юмд бас ер нь миний хийж байгаа ажил бол жоохон таалагдсан шүү. Тэгээд мят нэгтгэл гэж байхад бол намайг урлагч дарахаар ажиллуулахаар татж авсан юм. Баянгороос. Тийм Баянгороос. Тэгээд би нэг 2 жил ажиллаа. Тэгээд ер нь яг албан тушаал бол зөвхөн хүмүүс бол одоо ингээд албан тушаалыг бол янз бүрийн байдлаар их хөнгөн байдлаар ойлгоод байгаа юм шиг байна. Тэр үед тухайн үедээ ч гэсэн би хөнгөн байдлаар ойлгож байсан байж магадгүй. Зөвхөн одоо нэгдсэн буудал байсан Баянгорын нисэх буудал. Тэгээд мят нэгтгэлийн одоо орлогч хилцээний дараагаар ажиллана гэдэг бол би бас надад бас мэдэхгүй чадахгүй бас мэдмээр анхаармаар юм байсан юм билээ. Удирдах ажлын одоо төвшөнтэй бол. Тэг яг ураад ингээ явангуутал одоо явсан. Одоо манай аймгийн 2 дарга хүртэл одоо хэлсэн. Чамайг одоо ингээд эндээ барьж ажилуулмаар байдаг. Чи одоо дарга удирдлах чинь чамайг авна гэдэг. Тэгээд одоо залуу хүнийг ажил төрөлд ингээ явах гэж хад бид энэ чөтрлөөд яах вэ гэдэг. Одоо манай чойжснаар хүртэл хэлжсэн юм. Баянгарын удирдлагууд намайг бас сайн сайхан одоо удирдлагын ажилд болоод их сурсан. Намайг дөнгөж очих үед бол Дачирв гэж аймгийн дарга байлаа. Нэг сайхан хүн. Байралд улсын начин Дачирв гэж байсан баг шүү. Тэр Дачирв одоо ингээл аймгийн шуурхаа одоо удирдна. Тэгэл тэнцээ чинь янз бүрийн салбарын янз бүрийн чиглэлийн одоо дарга нар л ороод тэгээ нис бодлын дарга хүртэл ороод ингээл суун.
янз бүрийн юм ярина. Чагнаад суугаад байна. Чихтэйгээ сайхан. Тэгэл ганц нэг юм тодруулж асууна. Сүүлд нь зангидаал хитгэн үгээр л одоо өстө нэг лүнзгэрийг бэлчээл гарна штэ. Тэгээ тэр яавал одоо энэ хүн шиг одоо юм даргуулдаг юм болоо гэж бодож ижил. Тэгээ тийм миний амьдралын тийм янз бүрийн юмд бол Баян хонгорын аймгийн ард түмэн тэр дундаа нисэх буудлынхан Баян хонгорын ард түмэн бол миний ажил амьдралд бол их тус болсон. Билээ хэдэн бол одоо их ор дотны одоо ах дүүгээс шалгаагүй хүмүүстэй болсон. Их танилтай болсон. Тэгээ яг би Улаанбаатарт ирээд явсан. Тэгээд хүн миний түрүү ярьжсэн бас эртдэг гэж байдгийм бэл. Би зөвхөн актив төгссөн ч гэсэн би ан 2-ын иргэжл байхгүй. 12 одоо хүн зорчигч авдаг жижиг онгоц. Тэгээд ан 24 одоо жолооддаг дарга тэр авиата тэр хүнтэй тийм айрам. Дээр нь бол 154 гээд том хүчрэг агарын хөлгийн дарга нар ийм одоо ахын нар энэ найз нөхөдтэй тийг удирдаад нөө буудлын дарга байсан хүн гэдэг чинь бас надад бас асуудал байсан байх. Одоо албан тушаал иртжиж. Тийм би бол хувьд яг одоо жаах иртжүүлж игээд. Тэгэд Баян хонгороос гарахт миний нэг хуурай ихч нэг яваагээд ихч байсан. Тэр одоо мэдээ хараад ихт авчлаа да гэж хэлжүүлээ. Тэгээд ажил амьдралын туршлага гэж хүн айхтар тэр чи дарах хүн биш шүү дээ. Хараад ихт авчуудаа гэж чи нэг 2 жил ажиллахгүй тэгж хэлжүүлээ. Тэгээд цаанаас гардаг юм. Тэгээд янз бүрийн сайхан над миний амьдралд бол их тусалж ар гэртэн бүр одоо таних мэдэхгүй газарт бит хоёрт сайхан тусалж исэн хүмүүс л дээ. Тэгээд одоогоор санаас гардаггүй. Тэгээд яг нэг жил ажиллаад тэр чи 90 он штэ. 90 онд нэг жил ажиллаад тэгээд 91 онд би нислэгийн албаны дарга болоод. Тэгээд ах нар энэ төр бол намайг бас тэр том онгоцны том хүмүүс ч юм бас намайг сайн таньдгүй. Тэгээд бас мэддэггүй. Тэгээд бас яг мэрэгчлэр би аан 24 онгоц 1054 онгоц чинь зүгээр л одоо өндрийн тийм онгоцлог юм би нарийн ширийн тэнд буцалж байгаа тэр одоо нислэгийн үйл ажиллагааг явуулж байгаа нисгэгч нар инженер техникийн ажилтнууд чинь амьдралд юу болж байгааг би төдийлөнс мэдэхгүй шүү дээ. Хамаарийнхаа хоор би мэднэ. Онгоц асуурын засварчдыг бол би мэднэ. Ягдгүй л донд нь байсан. Тэр бас мэддэггүй байсан. Тэгээд нэг мэдих шаардлагын үүднээс орлогчоо болно уу гэхээр тэгэхээр нь тийм ээ албан дээр очие гэж байгаа би албан дээр очив. Тэгээд албан дээр очих зорилго нь бас юутай бас би нэг өөрийгөө энэ хүмүүс жоохон танилцуулчих юмсан гэж бодоод нэг жил болсон. Тэгээд нэг жил ажиллаад юугаа өгөөд тэгээд би чагсаалын хэсэгч болсон. Тэгээд тэр хооронд чи 93 он 95 боллоо. Тэгээд 93 он чинь марзын хаахтай сүрэл гараад бас их асуудал болсон л доо. Тэгээ намайг ажиллаа өгөөд янгууд дараах нь жилийн дараа болсон. Асал би 72 онд ажиллаа болсон. Чагсаалын хэсэгч болсон. 14 онгоцоорч жоохон дадлагчих хэрэгтэй байсан. Ерөөс намайг байцаагч тийм байцаагч юм уу мэрэгчлээ хийгээд эндээ үлдгийж яатай удирдлагаа бас надад хэлжээсэн. Үгүй би зүгээр ерөөсөө чагсаалын хэсэгч болъё гэдэг байсан. Тэгээ яг нислэгэн дээрээ жоохон өсөж үдээж 14 онгоцныхаа даргаыг хийж жоохон одоо туршлага суулсан. Тэгээд одоо тэр маржийн сүрэл болсон чинь одоо нисгчл бурууд манад нэг ийм зуршил тогтцсон. Янз бүрийн одоо нислэгийн аюулгүй байдлын зуршил дутагдал осол юм гарна. Дандаа нисгчнаа болдог. Гэхдээ би бол инженер техникийн хүн ажилтан мөртөө нисгч болсон юм чинь бас тэрийг бас жоохон тодорхой хүлээж авдаггүй. Энэ бусад одоо зөндөө фактууд байна шүү дээ. Одоо тэрэнд олцдог одоо тэр зөрчил дутагдж шийдвэрлэх одоо нөлөө үзүүлсэн тийм факторуудыг авч үзэхгүй тэгэл тэр нэг тийм асуудал болгодоод байхад тэрэнд бол би дургуй төстэй намайг бас нэг юу хэсэг зохион байгуулалт тэмцэл өрнүүлээ энэ төр гээд намайг анх дийжсэн хамт олон тэгээ зүггүй би одоо нэг ажиллаа өгчөөл тий тэгэл одоо энэ та нар ч буруу байна гэл өөрөө чадчихсан ч юм уу шатаагүй ч юм уу зүгээр миний үед бол золоор янз бүрийн гарч байгаагүй л тэгээд би яагаагүй 95 он болсон. Тэгээ бас дахиад тэр башин тулын сүрлэгээд бас юм болсон. Тэр дунд ч бас нэг UR2 тэр юм болсон юм уу. Тэгээд тэгэнгүүт нь дахиад нисгч
бодож гарч ирдэг акт багт бүх юм дээр. Тэгээ би ч гэсэн дотроо тийм байдалтай байсан юм чинь хамт олон дахиад хэллээ. Энэ одоо бас нэгсэн зохион байгуулалт болж явмаар байна гэдэг. Тэгээд одоо нисэх бүрэлдэхүүний холбоо гэж байгуулад. Тэгээ одоо манай ах нар сайхан тусалж ясаа. Одоо надад бол Улаанбаяр, Чимэд дорж, энэ хин Баатар жугаа, Монгол Улсын гавьяадны дорж гэл. Тэгээд ийм сайхан хүмүүстэй найз нөхөд бас байлаа. Тэгээд одоо нисэх бүрэлдэхүүний холбоо гэдэг хууль зүйн амнаас бүртэл эрх мэдлийн аваад одоо миний дотны хаалт маш бат энэ төр гэдэг. Тэгээд тэр гадна талаасаа бол маа тэтгэд гасан Монгол Улсын гавьяадны тамиргуу энэ төр бас их дэмждэг байсан. Манай энд ер нь бас болохгүй байна гэдэг ингээд тань. Тэгээ бас нэг яг удирдах ажил хийгээд бас баг зэрэг явцсан болохоор бас нэг хүний өдөөс сэдв гэлчих боломжтой энэ гээд намайг жоохон төлөхөд авахгүй да. Тэгээд тэр анх одоо нисгчдийн холбоо гэдэг нь шүү дээ. Яг үндсэндээ энэ одоо тамга тэмдгийг аваад энэ нисгчдийн холбоог үндсэндээ улсынхаа дотор байгуулсан. Тэгээ ФАЛФА гэдэг нэг олон улсын нисгчдийн холбоо гэдэг холбоонд бид нэгдэх тухай яригадаад ингээд юм болоод 97 он болохгүй да. Тэгээд 97 он болсон чинь юу яагаад ер нь би нэг жоохон тэмцэгч болчихгүй да. Тэгээд дарга удирдлагад бас таалагддаг юм шиг над нэг жоохон мят компанид байгаад ажиллаад ахад жоохон хүнд юм шиг надад үнийг л би яг бодтой байдлыг л хэлж байгаа шүү. Жоохон хүндрэх шинжтэй болоод ирэнгүүт нь Эрдэнэ засгийн ерөнхий газрын дарга Ганбаатар гэж, Гонгорын Ганбаатар гэж актив цог сурж байсан манай дээдлийн курс. Ийм сайхан хүн байлаа. Тэгээ тэрийг гуйлаа. Би юу ч хамаагүй хийя. Мятад би ер нь би нэгтэй хогтороход надад бас жоохон хүндэд бэрхшээл байна гэд. Тэгсэн тэгж जैन тэгээд тэрвэлгүй яах вэ? Би ч юм уу дуртай аавна. Би харин манайх захирааны дарга оронтой уулгаж жоод тэгээд аавъя. Гэтэхгүй би зүгээр юу ч хамаагүй хийгээжсэн юм чинь за яах вэ чадвал тэгээд би одоо өөрчлөлт хаалгаж явал юу хийгээсний чинь л хийнэ л гэлэхгүй л. Тэгээ би 97 оны 1 сарын 17-нд би Эрдэнэ засгийн ерөнхий газрын захиргаа хүний сургалтын хэлцээний дарга томилогдсон. Тэгээ Ганбаатар даргатайгаа юу сайхан ажилласан. Тэгээ манай Эрдэнэ засгийн ерөнхий газар чинь байгуулагдаад 93 оноос хойш байгуулагдаад бас нэг жоохон яг нэг шин тогтолцоо олчихгүй да. Мятрын ихтгэл гэж ганцхан газар байсан. Тэгээ Эрдэнэ агарын тээврийн газар гээд яам дээр нэг газар 93 оноос 95 хүртэл нэг байж байгаа. Тэгээ 96 он болоод бие дасан яамны бүрэлдэхүүнээс гараад нэг Эрдэнэ засгийн ерөнхий газар гэж байгуулагдаа явахгүй. Тэгээд тэрний захиргааны яасан чи бичиг баримт захиргааны ажил гэдэг чинь бас орохгүй юмгүй. Хүнд бол одоо залуу болсон хүнд бол маш их юм өгдөг. Тийм газар шүү дээ. Тэгээ хүний төлөө их ажилдаг. Одоо ажил тэгээд тэрэнд бол анх ороод ингээд Ганбаатар даргатайгаа ажилласан. Тэгээд яг хөө тэгээд миний одоо Эрдэнэ засгийн ерөнхий газрын бас одоо хоёр дахь одоо юу гэх юм да одоо нэг албан тушаалын хэрэгэм зэрэг юу яаж удирдах бүрэлдэхүүнд орж ажилласан юм хоёр дахь нөхцөл нь бол ингэж бүрдсэн. Тэгээд би захирааны дарга хийж байгаа 2097 оноос 2001 он хүртэл хийж гаад 2001 оноос Эрдэнэ засгийн ерөнхий газрын нисэх бодол хариуцсан дэд даргаал томилогдсон. Тэгээд тэр үед бол манай давуу дарга маань байсан. Давуу даргатайгаа бас сайхан харна хэлж ажилласан. Тэгээ ер нь бол нэлээд зүйлийг захиргааны дарга байхдаа нисэх бодол хариуцсан одоо дараа удирдлага байхдаа бол нэлээд зүйлийг бол бас хийж амжуулсан таа бол бас өөртөө бас их одоо бахархаж одоо өөрөөрөө ер нь таны хэлдэлээр ер нь иргэнс ямар хөө байдалтай байдаг нэг захиргааны дараагаар ирээд нэг ажиллаж байгаа. Гэхдээ ч одоо бараг л шин тутам байгуулах чинь ер нь жоохон хэцүү байсан. Тийм. Жишээлх юм бол одоо зүгээр яг их тодорхой ярил одоо надтай явжсэн хүмүүс бол би мэднэ. Бүр дор хаяжл одоо шүний ажилтнуудын ажлын хариуцлагыг шалгана гээл. Тэгээ захиргаа би нөгөө дор байж захта шүн мөн хүмүүс яаж хариуцлагагүй алдаж явах шиг харагддаг байсан. Энийг би өөрөө мэднэ. Дороос нь гарч ирсэн болохоор. Тэгээд энэ хүмүүсийн ажлын хариуцлагыг маш сайн байлгах шаардлагатай гэж ингэж боддог байхгүй да. Тэгээд ингээл үзэхэд чинь тэгэл нэг бол унтцсан ажил дээрээ согтуу байх, ажил дээрээ байхгүй байх.
маш их тийм хариуцлага алдаанууд байдаг байсан. Янз бүрийн юм одоо яриад тэгэл дээр нь бол энийг бол Ганбаатар байхтайгаа их сайн ярьсан. Ярьдаг байсан. Тэгээд ер нь хамгийн эхний арга хэмжээ болгож авсан битээр арга хэмжээ бол цалин одоо юмыг нэмье. Ер нь манай цалин бол хуучин 99-ийн салбарын цалин бол их сайн өндөр тооцогддог байсан. Одоо тэр үе нь өнгөрчээ. Зах зээлийн эдийн засгийн харилцаанд ороод бусад одоо хувийн хвшлийн төр хувийн хвшлийн байгууллагуудын цалин хангамж бол өндөр болоод ингээд өөрийнхөө мөрийг өгöd ингээд явдаг болсон байна. Манайх бол харин нь одоо өндөр ус багтаа орсон байна. Тэг ингээд нэмсэн. Тэгээд алдаа дутагд их гардаг байсан. Тэгээд цалин нэмээд жоохон хугацаанд харахад л хүмүүсийн хариуцлага, ажлын хариуцлага бол маш өндөр болсон. Маш өндөр болсон. Тэгэл одоо өөрөөр хэлэх юм бол нөгөө шүний ээлжид ингээ шалгаад авах шаардлагагүй болоод янз бүрийн шаардлагын хариуцлагын одоо тогтолцоог байжуулахаар захиргаа авах гэсэн ажиллаж байсан. Их сайхан туршлагатай хүмүүс одоо захиргаанд байсан. Манай Эрдэнэ очиргой гэдэг насаараа одоо олон жил одоо иргэний засгийн агаарын харилцааны газар гэж байхаас эхлээд захиргааны одоо хэлцээний дарга байсан. Тэр хүн манай миний бүрэлдэхүүнд байлаа. Одоо нөгөө Батчир гээд эвлийн ажилтан байсан бас захиргааны ажилтан сайхан Мөнхтуул гээд их сайхан ажилтан Баттэлгэр гээд за тэгэл одоо хэдийн сайхан зөвхөн бүрэлдэхүүнтэй тэгсэн мөртлөө их юм чадварлаг. Тэгээ тэнд бол одоо шинэлэг байдал байгаад тэгээ иргэний засгийн ерөнхий газрын захиргааны ажлыг бол бид тэд бол яг байранд нь тавьж ажиллаж чадсан. Нөгөө нэг хийсэн бүр айгүй гайхаж байсан юм бол агаарын харилцааны газар иргэний засгийн ерөнхий газрын өмч хөрөнгийн одоо тооллого өмч хөрөнгийн бүртгэл бол үнэндээ сул байсан. Бүр гайхдаг байсан байхгүй би. Ямар сони юм гэж байхгүй. Тэгээд одоо 12 сард нэг одоо төрөнгийн тооллого 6 сард нэг 2 явдсан шүү дээ. 12 сарын тоол 6 сарын тооллогоор би өөрөө гараар өгж хагаад уул нь бол одоо захиргаанд бол тэр өмчхөрөнгийн асуудал самаагүй шүү дээ. Тэгвэл би энэ одоо захиргааны даргын хэмжээндээ энэ одоо бүрэлдэхүүнийг халж ажиллаад энэ өмчхөрөнгийг эзэнтэй бүртгэлтэй айгүй сайн болгоё. Тэгээ одоо Цэрэнбатагой манай айгүй сайхан одоо манай олон төмөн баясгалангийн аав их сайхан хүн байлаа. Алтан зүрх гээд компьютерийн юм залуу одоо техник хангалттай албанд байгаа. Энэ байлаа. Үүр цайх гээд нэгтлэн. За тэгээд үлэмж бас оролцсон байдгийг тэгээд шинэ. Тэгээд тэгэл одоо тооллого явуулаад тэгээ бүх юуг чинь бүртгэлжүүлээд бүр анхудаага баркодтой болгоод бүх өмчиж тэгээд номер дугаартай болгоод ингэж одоо юу яажсэн. Тэгээд ажлын хариуцлага сахилгуудыг бол бас ингэ сайжруулсан. За болсон хүчний асуудлыг бол ерөнхийдөө бодож ирсэн. Тэгээд одоо тодорхой хэмжээнд бол ялангуяа тэр үед чинь нин шаардлагатай байсан юм бол англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх шаардлага. Олон улсын иргэний агрын тээврийн байгууллагаас тавьдаг стандарт шаардлагын нэгдүгürt бол тэр одоо чөлөөтэй өөрийнхөө мэдээлэл, мэрэгжлийн мэдээллийг авч чаддаг тийм бүрэлдэхүүнтэй болох ёстой. Ийм одоо шаардлага тавигддаг. Тэгээд энэний тулд бол маш олон англи улсын континентал сургуультай гэрээ байгуулад маш олон улсын хүчнийг бол 3 сарын англи хэлний курст явсан. Би өөрөө ч явсан. Тэг яг хөө миний англи хэл бол яг вэ 3 сарын хэмжээний одоо юм сураад ирсэн. Тэгээд надад тэрнээс илүү одоо англи хэл сурах гэж мэрэгд яг вэ гэд тэгсгээд одоо ингээд орхицсан. Тэг биний нэг юм дутагдaltaй юм нэг юм байдیں۔
хэрэгтэй юм а гэднийг авчиад хэрэггүй за надад нэг ийм байхад болоо ч гэдэг юм нэг тийм өөрөөгөө нэг тийм орхичдаг нэг тийм юм бол байдаг л да. Тэгээ яах вэ? Илүү одоо тарих толгой зовоож ингэж явахгүй тэгээд нэг тийм хэмжээнд тэр англи хэлний боловсролыг бол болсон хүчнүүдийг явуулах. За дээр нь бол гадна дотны одоо сургалтуудад урт богино хугацааны сургалтуудад болсон хүчнийг бол бас их сайн явуулж ирсэн. Нөгөө талын нэг ажил бол энэ дотооддоо одоо сургалтын төв биш шүү дээ. Энэ сургалтын төв баазыг бэхжүүлэх талаар бол бас их мэрийдэг байсан. Яг тэгвэл тий би бүр ерөөсөө одоо хойно төгсчиж ирэхээснээс их ахуулаад дотоодын сургалтын одоо чанар энэ үйл ажиллагааг их шин шатанд гаргаж их чанаржуулах хэрэгтэй байна гэж ингэж боддог байсан. Тэгээ тэр талаасаа бол нэлийн одоо их зүтгэсэн. Тэгээд тренерт илсүүлнэ гэдэг энэ санаачлагыг бол бид нар бол одоо жидэн дорж маань байлаа, гам төмөр байлаа. Тэгээ бид нар бол бас нийлээд явуулаа. Тэгээ одоо тренерийн гишүүн болсон. Тренерийн гишүүн болно гэдэг бол олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын болсон хүчнийг хурдуулсан буюу урт хугацааны сургалтанд бэлтгэх энэ одоо болцлыг хангалаа гэсэн үг байхгүй. Сургалтын төвөөрөө хангаж байгаа гэсэн үг. Тэгээд одоо бас тэр байгууллагуудтай холбогдно гэдэг бол нөгөө сургалтын системд орчин үеийн одоо тухайн үеийн сургалтын системд орж байгаа шинэлэг мэдээллийг авч нэвтрүүлнэ гэдэг бол усаагаар мэрт хэрэгтэй ийм л одоо зүйл байсан. Тэгээд ийм одоо ажлуудыг бол хийсэн. За тэгэл дарга нарын одоо томоохон одоо уулзалт, томоохон хурал зөвлөгөөний илтгэл бэлтгэх энэ төр тийм юм чинь бол бас л бажигчжсэн да бид нар. Тэгээд яг одоо манай сайн хүмүүс байсан. Манай орлогч нар бол Хүлбаатар дарга маань байлаа, Наранхуй дарга маань байлаа. Зарим юм дээр бол нэлээд одоо шийдвэрлэх тусалцаа үзүүлээд бас нэг илтгэл нэг иймэрхүү байдаг. Энд чинь бол нөгөө дотооддоо намын дээр цугал төгссөн. Тэгээ тэр нөгөө бэлтгэгдсэн ийм улс төрийн ажлын ийм захиргааны ажлын бас мэдлэгтэй тийм хүмүүстэй энэ хүмүүс чинь өөрийнхөө мэрэгжлийн одоо өндөр мэрэгжлээс гадна тэгээ энэ хүмүүсийн тусламжийг бас авдаг байсан. Тэгээд одоо яг одоо ингээд захиргааны ажлын бааз ингээд бүрдчихээр ажил бас их гоё хөнгөрчдөг. Одоо цаг календараа харж байгаа л ууж одоо тийм болох гэж байна. Одоо тийм болох хэвээр гэл ингээл тэгэл одоо бид нар ингэ яах хэвээр яаж ажиллах хэвээр шинэлгээр бид нар юу хийх хэвээр ингээл ингээд тодорхойлол явж байгаа. Захиргааны ажил чинь бүр их сони ажил, тэгтээ хэрэгтэй ажил, удирдах ажилтны хүнд бол ер нь орохгүй гарахгүй юм байдгүй шүү дээ. Хүмүүс одоо мэддэггүй, хүмүүс харин ихэвчлэн мэддэггүй. Яг гэвэл хүн болгон хүсэл эрмэлзэлтэй байдаг. Хувийн ашиг сонирхлын үүднээс нийгмийн асуудлаа хангуулахын төлөө байдаг. Тэр болгоныг захиргааны ажил гүйцэж барахт бол нэг бол бас хэцүү. Тийм учраас бол энийг биднэрт ингэж өгөхгүй байна гэж хэлдэг. Тэр гомдол бол захиргаан дээр тулдаг. Тэгээд тэр захиргаа тэр одоо асуудлыг бас үүрдэг нэг юм да. Хүн муу ойлгодог боловч маш их одоо арахгүй гарахгүй юмгүй өндөр хариуцлагатай ажил бол захиргааны ажилтан байдаг. Хүн удирдах ажилтанд бол маш их юм өгдөг ажил байсан энэ бол. Тэгээ би их сайхан тэн дээр боловсрч чадсан гэж ингэ боддог. Тэнд тэр үед ажиллаж исэн хүмүүстээ бас их баярлж авдаг, өндөр сэтгэлгээд явдаг. Тэр дараа явах нь шүү дээ. Одоо ингээд захиргаанд бэлтгэгдсэн маш ингээд алан талын талаас ингээд бэлтгэгдсэн юм чинь газрын дарга боллоо. Ажил бол нэлийн одоо загцарсан таныгаар бол одоо нэлийн энэ ажил ингэж явдаг гэдэг юмнуудыг бол нэлийн артж орцсон байна гэсэн үг тийм ээ. Тий. Яг уу тий. Ер нь бол одоо намайг тийм удирдах ажлын бас нэг дүр суухад
суусан 2-3 хүчин зүйл байдیں۔ Нэгдүгээр би 77 онд дунд сургууль төгсчээд ОО хөдөө аж ахуй секретарийн дааны 2 онгоцны 2 дугаар засагч болоод 78 оноос эхлээд бол энэ ОО хөдөө аж ахуй секретарийн Монголын хувьсгал залуучдын эвлэн өөрийн дараагаар ажилласан. Сонгогдсон. Тэгээд тэр бас ингээд залуу хүнд бол тэр удирдах ажлын тэр хүнтэй харьцах ажлын айгүй их туршлага болдог. Тэгээд манай дээдлийн юу дарагч юм бол Балжин дарга байлаа. Тэгээ одоо маш их Балжин дарагчнууд ууггүй арга хэмжээ авч ажил зохиодог хүн шүү дээ. Бас одоо их тийм мундаг дарга байсан. Тэгэл одоо ийм ажил ингээд залуучуудад төгссөн залуу хэлбэрт ажлууд гэл ингээл тэгэл эн чи баг гэлгүйгээр тэг хөрөнгө мөнгө бол байхгүй. Тэг тэр үе чинь бол одоо нэг одоо үйлчлэг уулзалт зохионо гэлтэхэд янз бүрийн дуучид хөгжимчид янз бүрийн одоо урлагийн хүмүүсийг хүрж тоглуулаад тэгээд дээр нь одоо ингээд залуучуудаа бүрэн оролцуулж байна шүү дээ. Одоо үетэй адилхан бол тэр мөнгөний тийм одоо асуудал бол байгаагүй байхгүй. Зөвөөс одоо ингээд би одоо ингээд бүр боддtiin ингээд нэг үжиглэг зохиох гэл тий. Батчир дарга Скотрядын эвлэлийн хорон дараагаар ирсэн. Ховдоо аймгаас цэргийн эвлэлийн хоронд байсан билээ. Ховдоо аймгийн одоо хороо гэж байсан газрын. Тэгээд за чи хөдөө аж ахуй скедрил одоо манлалаад нэг үжиглэг зохионо гэдгэлээ одоо дархан жишээ нэрчлээ одоо чийл нэг одоо нэг яг зохицуулна таа л гэд. Өөстө зөндөө газар. Тэгээд одоо цирк дээр очиод менежмент дээр дадлага хийж байгаа хатал тэр нөгөө циркийн одоо би нэрийн бичээ нэг ардын жүжигчин хямгай үлээ тэр одоо тэр акробат юуны нэг юу хүн байсан тэр уран сааны удирдаач нь байсан. Очоод та одоо нэг циркийн 2-3 номер манайг харах хэмжээнд тоглуулж өгөөч гэл. Тэгэхээр л тэгснэ бата хизээ болохын одоо бас ингээд юуны хажуугаар бас ингээд бас хэцүү шүү дээ одоо ингээд байгууллагууд ураад байдаг. За яг өвгий гэл ингээд өгжээж үлээ. Тэгэл одоо цэргийн ансамбл тэр байтгаа одоо ер нь гэр бүлийнхаа юмыг ч гэсэн бас ашиглана штэ. Манай хатан манай Чимбатын манай аав чинь цэргийн хөгжимчин байхгүй та. 120 дугаар ангийн хөгжимчин. Тэгээ тэдний хөгжмийг хүртэл одоо хадам аваагаа хүртэл тоглуулад тэгээ тэр дотор байсан гоё авирмэд энтергээ сайхан дуучин муучин энтрийг авцраад болуулаад тэгээд бас чуулгаас хүн авцраад болуулаад тэгээ нэг гоё сайхан одоо үжлэг их сайхан болсон. Тэгээд бас их болоогүй. Чимбатын манай аваа чинь тэгээд техник их сургуулийн гидро усны тэнхмийн оюутан байлаа. Одоо 3-4 курс байсан юм да. Тэгээд авцаа тэдний ангийнхныг бас оруулаад тэднийх чинь нэг октод их олонтой. Тэгээд тэр өдөөжих сэтгүүлчилж яах юм дандаа ирчүүд юм чинь. Тэгээд авцаа бас тэднийг оролцоод хооронд танилцуулаад ирээд хүчтэй зохиогоод тэгээд их үжлэг их одоо их сайхан ер нь гайгүй болсон. Болсон л доо тэгээд манай батчир дарга намайг үнсээд тэгээд чист айгүй гоё шин даргын хувьд ахихад анхны ажил их гоё боллоо гэдэг зүгээр санаас гардгүй нэг өөр. Тэгээ эвлийн ажил надад бол бас их юм өгчөөсөн ажил хөөцөлдөг. Тэгээд ер нь ажил хөөцөлдөнд энэ төр гэдэг бол хүн сэтгэлээсээ хандж чадах юм бол ажил их бүтдэг. Ерөөсөө тэр зүгээр л ингээл хоршоод байх юм бол ер нь одоо ингээл хин одоо хэр зэрэг одоо тарай тарнуу тэр ургацаа хураад гэдэг шиг зүтгэж чадаад сэтгэлээсээ зүтгэж чадах юм бол би амжилтанд хүрдэг л гэж боддتي. Тэгээ юм гаггалгүй гэдэг юм бид тэгээд тийм эвлийн ажил тэгээд бид нар ч нэг улсын тэргүүний өөр болох үүрэг авч ялаа. Монгол зөвлөлтийн залуучуудын 7 дугаар фестивал гэж ирэхэд болсон. Одоо энэ манай лодон төдөв дарга, лодонгийн төдөв дарга тэгээд Оросын залуучуудын байгууллагын дарга Пастухов гэж байсан. Тэр ирээд маш том фестивал юм наадан болохгүй юу. Тэгээд тэрэнд бас төлөөлөгчөөс сонгогдоод оролцож ялаа. Тэгээд бас эд хүмүүсээ оролцуулж ялаа. Ийм сайхан юм тэгээд тэр сайхныг үзхийн тулд бас тодорхой хэмжээнд бол зүтгэж авсан тийм зүтгэлийн үр шим бас болсон гэж л ингэж боддtiin. Тэгээд тийм юм бол би тэгээд энэ удирдах ажилтны ажлын юу тэгээд одоо захиргааны ажил дараа нь захиргааны ажил хийлээ дараа нь диск буудлуудыг удирдлаа тий. Тэгээд өндөө бол иргэний эсхийн салбарт хийгээгүй ажил хашаагүй алба гэж над байхгүй юм л болсон. Тэгээд ажил амьдралын маш их баялаг туршлагын дундуур их сайхан одоо ахнаар сайхан үеийн нөхөд сайхан
залуу хойч үе. Залуу хойч үе гэдэг чинь бол биднийг одоо сайхан одоо дарга цэрэг хийгээ ингээ явж явах үед шинээр ирж байгаа залуучууд тэр биднэрт орж ажиллаад тэгээд тэд нар ч бас жоохон өөрхийн шинэлэг сэтгэлгээн дээр бидний туршлага нэмэгдээд ингээ явхаар ажил их сайхан гэж 3 үеийн хэлхээ нь холбогдож ингэж явдаг. Энэ юмыг бол бас эрхэмлж ингэж сайхан явсан үр дүнд бол бас сайхан нэлээдгүй амжилтанд хүрсэн. 2006 онд Иргэний засгийн ерхий газрын даргаар одоо томилогдох ийм санал одоо ирээд надад танилцуулагдаад ингээд бас одоо зөвхөн засгийн газар ч гэсэн агентлагийн даргыг бас ерөнхий сайд, тухайн үеийн ерөнхий сайд, ерөнхийлөгч эдгээрт бас танилцуулдаг байсан. Тэгээд засгийн газрын эрх газрын дарга Сундын Батуул дарга байсан. Тэгээд надтай өөрөө уулзаад, хүмүүстэй уулзаад, яамны сайдтай уулзаад ингээд уулзаад ингээ явж байхад бол янз бүрийн асуулт асуулдаг, бас хариулт авдаг юм л байсан. Их турш шонждог, өөрсдөө засгийнхаа бодолтой агентлагийнхаа бодлогыг нийцүүлэх талаар зөвлөгөө өгдөг юм байсан. Тэгээд би тэр мэтэд нь бол одоо таалагдж исэн болов гэж боддоо шүү дээ. Тэгээд татгал цаг байв. Тэгээ ер нь одоо маргааш засгийн газрын уралдаанд орноо гэхийн урд өдөр бас хүн жоох юм бодсон шүү. Тэгээд тийчтэй цаа гэл ингээ яваад байдаг. Би ч одоо энэ чадах нь үгүй юу гэж бодсноос одоо ороод үзье л гэж бодсон. Тэгэл тийм л юм тэгэд яг болсон л гэж боддیں۔ 7 жил сайхан хамт олон сайхан баг байсан. Одоо би 2 дахиж яхад бол ерөнхийдөө бол нэг багаараа л бажсан. Сайхан одоо баг хамт олон. Тэгээд манай хамт олон чинь болоод их онцлог байдаг. Ер нь бол одоо их боловсралтай өндөртэй. Тэгээд их зөв өдөртөө зөв чиглүүлээд явчих юм бол манай хамт олон юу ч хийж чадах юм хамт олон иргэний засгийн бүр ерөнхий хамт олон. Тэгээд өөрөө нөгөө иргэний засгийн байгууллага гэдэг чинь өөрөө хүн дээр хариуцлагатай. Хүн болгон тэрийг бодож явдаг. Тэр аюулгүй ажиллагаа хангахын төлөө л одоо явдаг. Ийм учраас нэгдмэл ингэ салж бутраад байх юм байхгүй. Тэгээд тэр зорилгынхаа үднэс хүн болгон дор дорынхаа хичээгээд ингэ явдаг. Иргэний засгийн ерхий газрын хэмжээнд дээр бол одоо ажилдаг цэвэрлэгч чарслахгүй бол байхгүй шүү дээ. Жишээлх юм бол цэвэрлэгчийн хүмүүс одоо цэвэрлэгч гэдээ ярьж байгаа үйлчлэгээний ажилтан гэж ус одоо ингээд хүндэтгэж нэрлэдэг болсон байгаа юм. Хөдөлмөр шүү дээ. Тэгээд үйлчлэгээний ажилтан өнөөдөр ингээд шүүрдэл хогоо ингээд саунд хийгээд хаях гэж яхад л тэр дотор ямар зүрийн гадны эсвэл хогоо шүүрдэж ингээ явж байхад л сэжигтэй юм илэрвэл тэр хүн мэдэгдэх ёстой, хэлэх ёстой. Тийм бүр сургуульталтанд хүртэл тийм програм яваад тэгээд одоо хогийн саунд одоо цэцэрлэг бодистой адилтгах тийм юм хийгээд сургалт хийгээд тагнуулын байгууллагатай хамтарч хийгээд иймэрхүү юм хийгээд бид нар илрүүлээд тэгээ бас амжилттай сургалтаа явуулж исэн ч юм бол байдаг. Тэгэхээр хариуцлагагүй аюулгүй ажиллагаанаас хөндий хүн гэж байдаг. Тийм. Бас нөгөө талаасаа бол одоо ингээд бичих хэрэг. Бичих хэргийн одоо тодорхой тохиолдол байдаг шүү дээ. Жишээлх юм бол одоо гэрэн нэг 2 оны үед буянтойгийн зурвасны засвар яваад тэгээд гэр суултын систем шинээр хийж байгаа байхгүй юу. Тэгээд шинээр хийхин тулд нөгөө тэр үндсэн зурвас туслах зурвас хоёроо хэрхэн ашиглах вэ гэдэг ингээд журам гаргацсан. Тэгээд нөгөө юуныхаа хажуугаар яатсан туслах шорон зурвас ашиглахгүй байд ийм заавар гаргасан зөвхөн бетон зурвасан дагвараа агарын хөлгийн одоо буух хөрдөг үлднэ гэдэг ингээд журам гаргацсан байхгүй юу. Тэр журмыг албан салбаруудад тараах ёстой байсан бичих хүргийн ажилдаа өгөөгүй байсан байдаг байхгүй. Тэгэхээр 12 тэгдлээ 1200 тэгдлээ гэдэг агарын хөлөг тэр юунд болгүйгээр одоо шууд шорон зурсаар хөөрөх гэж байгаа чиг алдаад нөгөө гэрэл суултын уцсан нөхөр ороод тэр агарын хөлгийн гэмтэл гаргаж ирсэн шүү дээ, эвдчихсэн. Тэр уцыг засвар оруулах нөхцөлгүйгээр эвдсэн шүү дээ, эвдэрсэн. Тийм тохиолдол гарч тэгээд эргээд ингээд яваад үзэхээр хуулийн хяналтын байгууллага бол манай одоо мэрэгжлийн хяналтаар ингээд ороход бол тэр шорон зурсаар хөрөхийг хоригдсон юм очих газар тэр заавар нь очиж өгсөн байхгүй. Тэгээд гих мэтлэнгийн юм тэгэхээр хариуцлагагүй өнгөж байхгүй. За тэрнээс дээш хүмүүс бол бүгд хариуцлагатай.
Тийм учраас би энийг одоо яагаад энийг дурдж яриад байгаа юм бэ гэвэл хариуцлагагүй юм байдаггүй маа. Хариуцлагагүй одоо тийм ажилтан эрийн засгийн салбарт байдаггүй. Хаач одоо бас хамгийн нэг номерын одоо журамтай дэглэмтэй газар дэлхийд дээр тий нэг номерт ордог тийм газар бол эрийн засгийн байгууллага шүү дээ. Ер нь бол тийм л хариуцлага юмыг өндөр одоо хариуцлагын дор хийж гүйцэтгэхийн тулд бид нар одоо насаараа зүтгэж ингэж ажиллаж ирсэн юм л бат. Тэгээд би одоо яг уу надад бол яг мэрэгжлийн талаасаа, туршлагын талаасаа яг одоо болохгүй гэх юм бол үндэ гараагүй. Надад ямар хүндрэлсэн бол механик хүндрэл байсан. Манай дэд нэг одоо ч гэсэн их байдаг. Улс төрчлөлттэй нэгнийхээ ажилд атаархуу байдлаар ханддаг. Тэгээд одоо нэг дутагдлыг дандаа хайж авдаг. Сайхан юмыг хайхаас илүү нөгөө юм хайж авдаг. Ийм дутагдал бол намайг бас тодорхой хэмжээгээр бас зовоож исэн болохоос бас яг ажлын талаар бол нэгийнх хүндэл бэрхшээл надтагчж байгаагүй л гэж боддог. Одоо ч гэсэн тэгж бодож дөнгөж авдаг. Цаашдаа ч гэсэн залуучууд бол аль болох одоо хичээж сэтгэлээсээ ажил ханддаг байхсаа л гэж л боддоо шүү дээ. Дарга зүгээр энэ нэг ярилцж байгаа боломжийг юм уу энэ дэлгэмлэрийн асуухад энэ зорчигч бүртгэлийн системтэй холбоотой асуудал таны нэгтэй холбоотой энэ юу нь ямар хүчтэй таны нэг төвчөнд тайлбарлаж. За тийм энийг бол зүгээр орхичмоор юм шиг мөртлөө орхич болохгүй сэдв гэж би боддог. Яг гэвэл миний энэ амьдралын ажил амьдралын төвөнд тийм хар толбтой ийм юу юм байна. Би зүгээр яг нарийн юм яриад цаг аваад яг зүгээр яг товчхонтой хэлэхэд байна шүү дээ. СИТА гэдэг энэ мэдээллийн сүлжээний ийм Америкийн нэгдсэн улсын байгууллагын сүлжээ 90-ад оноос Монголд нэвтрээд ер нь Монголын бүх мэдээллийн салбарыг бол эзэлсэн байдгийг. Одоо манайх ч гэсэн тэр СИТАгийн одоо бүртгэлийн систем, Габриэл систем энтрийг аваад манай цагуурийнхан ч гэсэн аваад ингээл одоо бид нар одоо ашиглаж байгаа хамгийн өргөн дэлгэр ашиглаж байгаа юу. Тэгэл одоо агарын тээврийн одоо мэдээлэл солилцоо автын энтер гэл бүгд л одоо СИТАтай холбоотой ингээл явдаг системүүд л те. Тэгээд тэр систем бол яг бүртгэлийн систем бол манайх тэр системээр л явж байсан. Одоо манайх голлох агарын тээвэрлэгч юм яат шүү дээ. Тэгэл одоо тэр бүртгэлийг явуулсны одоо төлбөрт нэг гадаад 7 улсад нислэг явж байгаа зорчигч нэг үрээс 6 орчим доллар хурааж авч тэгээд тэрийг бол нөгөө орлогоосоо мяд компани шууд СИТА руу татвартай ямар ч харьцахгүйгээр шилжүүлж өгдөг ийм л тогтолцоо байсан. Бид нар бол одоо нөгөө агарын тээврийн үйлчилгээг хялбаршуулах ийм хөтөлбөрийн хүрээнд ер нь бол энэ бүртгэлийн систем бол Чингис хаан олон улсын буудал дээр нэгтгэе гэсэн юм хөтөлбөр гаргасан. Тэр хөтөлбөрийн хүрээнд өөрчлөөд ер нь бол бүртгэлийн системүүдийг бол эрдэнэ засгийн ерөнхий газар төвлөрүүлээ гэд төлөвлөгөө юмд оруулаад заргадлын юмыг гаргаад ингээд аваад шилжүүлээд тэгтээ бол эрдэнэ засгийн салбарт хувийн хвшлийн оролцоог нэмэгдүүлэх ийм зорилгын хүрээнд бол хувийн хвшилд өгөхгүй юу. Тэгээд тендер шалгаруулад Электрон системс гэдэг компани шалгараад тэгээд шалгарахтаа бол СИТА биш Айрин гэдэг Америкийн нэгдсэн улсын хамгийн сүүлийн үеийн технологитой. Одоо ч гэсэн шинэ Чингис хаан улсын буудал дээр явж байгаа систем байгаа. Тэрний одоо системийн тоног төхөөрөмжийн юмын дистрибьютор компани болоод тэг ингээ бидэртэй одоо гэрээ хийж авахгүй юу. Тэгээ $6 гэж байсан юм чинь тухайн үеийн 4,000 төгрөг болгоод өөрөөр хэлбэл $2 хүрэхгүйгээр нэг зорчигчоос сураадаг болгоод тэг Электрон системс компанид шилжүүлж ингэж өгсөн. Өөрөөр хэлэх юм бол жилдээ бол нэг 2 сая орчим доллар СИТА руу шилждэг байсан мөнгөийг сая доллар хүрэхгүй болгож сая доллар хүрэхгүйс нэг 700 орчим мянган долларын одоо зардал гаргаж Электрон системс компанид өгдөг болсон л. Ийм л агуулгын хувьд бол өдөрч энэ хоёр шиг ийм л юмыг л манайхан буруу хөрөгдөөл одоо ингээд энэ дээр оролцоотой ч гэж нэг үзээд тэгэл одоо янз бүрийн юм яригдал намайг нэлээ зоосон л доо. Тэгээ одоо ч гэсэн одоо Чингис хаан олсон буудал дээр мэдээ систем дээр нэг зорчигчоос $3.80 аваад явжлаа ш. Тэгэхээр гэтэл бид нар $2 хүрэхгүй болгосны төлөө бид нэр зоосон. Ер нь манай
нийгэмд манай юунд бол богшормол нэг тийм одоо нэг яа гэмтэй буруу харагдсан хүнээ одоо бас нэг намнах тий эсвэл одоо ямар нэгэн байдлаар одоо их шудрах ёсны төлөө ажилласан болох гэж одоо бид нэр нэг нисгэдэл нэг айхтар булаа юм хийчлээ гэдгийг юм зарлаж тэгэл одоо бидний буруудах гэсэн нэг тийм л санаа явуулсан. Тэг яг хөө тэр хууль хяналтын байгууллага нь бас нэлээ сайхан одоо улаан шийдвэр гаргаж бидрийг болсон. Тэр юм торгуулийн арга хэмжээ болгож ингэж бас гэлэхтэй бид одоо ч гэсэн тэр нэг торгуулийн арга хэмжээ ч гэсэн би бол зөвшөөрдөггүй. Ер нь бол гэмт хэрэг шүү. $6 $2 байна уу? Одоо байгууллагатай хохирол өвчүүлсэн бол энийг торгох зөв бит. Тэгэхээр чи ашигтай байх гэсэн байна ягаад. Тийм. Чи байгууллагаас улдаа нөө иргэдэд ашигтай. Тийм шүү. Иргэдэд ашигтай байхгүй тийм. Билетний үн одоо бууруулах гэж ядж байгаа үед бол чи $4 гэж бодоод үзлээ. $4 хэмнэ гэдэг чинь тийм. Тийм л юм болсон юм. Тийм л юм байгаа юм. Тэгээд одоо би одоо боддгийн тэгээд одоо яах вэ гэдэг өнгөрцөн. Тийм л харжлаа. Одоо бол цаашдаа бол залуучууд улам хэмнэлт сайхан болж хууль дүрэн бол зөрчөөгүй юм уу гэдэг захиалга. Жишээлх юм бол сангийн яамнаас томилогдсон эксперт гэдэг залуу зүгээр улаан зам хар дээр цагаан дээр хараад буруутгаад баахан худлаа бичсэн байдаг юм. Тэгээд тэр хүн Австрали руу сургууль явуулсан гэдэг байт шүү дээ. Тэгээд уулзахад болддгоо. Одоо нэг үйл ажиллагаа яамд ажилтдаг төслийн удирдагч чигээ явдаг сургатай л байл. Тэр уулзах гэж боддtiin чинь яагаад худлаа юм бичсэн тийм эксперт гэж болдог. Одоо тэр нэг энэ янз бүрийн яригдал хүмүүс эксперт нь тэгээд үнэлэгдсэн юу яасан гэл ингэ ярьдаг. Яа тийм болсон. Экспертийн дүгнэлтийг тэгж гарсан гэх тийм. Тэгж гарсан гэл бид нар буруутгалсан. Тэр нь бол яа харах байхгүй тийм л одоо ер нь агуулгаар нь авч үзэх ёстой шүү дээ. Тэр $6 $2 гадагшаа төлдөг $6-ыг $2 болгох. $2 болгочод ах чинь $2 баг. Тэгэхээр тийм үн буруутгах. Тэгээ үндсний хараа үндсний нэг хууль итгээд санхүүжилт ингэ явуулах. Ажил үйл ажиллагаа явуулах. Уулзлах. Сонь байгааз. Тийм л болсон. За зайлхалтай. Та хариуцлага аюулгүй ажиллагаа гэд ярьлаа. Ялтч явахгүй таны ажиллаж явах үед иргэн засгийн салбар олон улсын иргэн засгийн байгууллагын шалгалтад маш өндөр амжилт үзүүлсэн тийм ээ. Одоо ч тэр ирээрээ иргэн засгийн салбар маань нэмэгдэж яваа. Тэр ирээрээ бас энэ экологийн шалгалтад өндөр оноо авах гэдэг чинь салбарын цаашдын хөгжилд маш их том түлхэс болдог шүү. Та энэ талаараа ер нь тэр өндөр оноо авах бэлтгэл ажил яаж хийгдэв? Ер нь тэр шалгалтын талаар нэг бас тодорхой яриач. Ер нь бол 2-3 жилийн өмнөөс олон улсын иргэний агарын тээврийн байгууллага хуваарь шалгалтанд орох тийм тодорхой болсон. Бид нар тодорхой хэмжээгээр бэлтгэсэн бэлтгэлээ явуулаад хангаж эхэлсэн. Тэгээ өөрөөр хэлэх юм бол 2010 оны 6 сард энэ шалгалт болсон. Бид нар ч бол одоо 2008-9 оноос эхлүүлээд ажлын хэсэг гаргаад тэгээд одоо манай Даадуу хөгийн Батчлуун гэж сайхан инженер залуу ахлаад ажлын хөд эрхийг удирдаад ажил төрлөөсөн сайхан залуучуудыг өндөрүүлээд албадын дарга нарыг одоо ажлын хэсэгт нь оруулаад ингээд бэлтгэл ажлаа ингээ хийгээ явж ирсэн. Тэгээ манай нэг улс төржилт янз бүрийн байдал болоо 2009 онд намайг ажиллаж чөлөөлчихгүй юу. Тэгээд 9 он чөлөөлчхөд тэгээд одоо ажил төрөл яахт одоо би тэгээд нэг жил одоо манайхны нэг хилдгээр лаз өшгөлөхгүй да. Тэгээд явж байхад яг би тэр үед лаз өшгөлөхийн
Ер нь бол одоо янз бүрийн асуудал бол хүнд тохиолдож ажил амьдралын асуудал тохиолдож болно. Хүнд бол тэгээд уруудах ёстой юу? Тэр замаар яваад болохгүй л өөр замаар юу хийх ёстой юм? Тийг хийх ёстой. Би тэгээд энэ нөгөө агаарын хөлөг 2009 он зүгээр суухдаа би агаарын хөлөг бүтээгдсэн түүх онлын үндэс гэдэг номоо бичсэн. Бас энэ нөгөө манай одоо анхны дарга Бутчин цоггүй одоо бас номыг орондоо даваад орж байгаа хамтарч бас бат жаргал бид бас хамтарч гаргасан. Тэгээ бас энийг бол би одоо нэг талаасаа бол нэг тийм одоо нэг сөрөг талыг би эрэг болгож чадсан. Энэ ном бол 5,000 ширхэг хэвлэгдээд мөн иргэний эсхийн салбарын бүх ажилтнуудад тухайн үеийн хүмүүст өгсөн. Ер нь бол ийм далайцтай одоо хэвлэлийн ийм юм бол ийм номны ном шиг ном бол байхгүй. Зүгээр үгс одоо ингээ хараад хахад нэр томьёолын энэ юмыг бол бас эргэж хаамаар юм байдаг. Тэгээ би энийг бол бас орчин үеийн дуулгаад бас шинжил хийх юм бодлого байгаа. Нэг талаас би зүгээр яг зүгээр лаз өшгөлсөн гэдэг үгээ бол би бас үрдэнгүү өнгөрөөсөн гэдэг талаас нь тайлбарлаж байгаа. Тэгээд тэ ажлын хэсэг бол тодорхой хэмжээнд бас яг ажилласан. Тэгтээ их урагшмуутай явж ирсэн. Батлах сайд намайг би нэг сонгуулийн сурталчилгаанд оролцоод ингээ явж ирсэн намайг дуудсан. Тэгээд очсон чинь нэг юм хэлээд чи одоо ажил төрөл юу хийж ирсэн би сонгуульд явж их том юм ярихгүй. Зоригцаадын сонгуулийн сурталчилгаанд явж байгаа. Тэгээд намаа сайн тэгсэн юм яриад. Тэгээ одоо чамаг одоо ажил юу чи одоо ямар юу хийж ин тэгээд бас би шүүгч байгаа гэдэггүй юу. Чи яаж ялах юм гэдэггүй. Гэхдээ та өөрөө намайг буруу халтсан юм чинь. Би бол нэгдүгээрт бол та нартай хөдөлгөөний гэрээ байгуулаагүй. Одоо үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Тэгэхээр та надад хариуцлага тооцох ямар ч үндэс байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол таныг намайг буруутгаад тэгээ яасан тэр Португал дээр чинь дандаа бүгд тодлаа. Ната одоо агаарын хөлгийн одоо хөдөлгөөр унтарсан энэ төр гэж байгаа бол натаа хариуцлага тооцох юм бол тэр агаарын хөлөгч нь өрөөсөө хөдөлгөөр нь бодоод татгалзаад буухтаа нисгчтэн чадваргүйдээд онгоцны ямар нэгэн эвдэл осол гаргацсан бол би буруутай яг тухайн үед ажиллаж чадаагүй тэр нисгчийг сургад дадлагад нь бэлэн биш байлгасан гэвэл би буруут гэтэл бүх юм хийсэн. Техник гэдэг бол хичээд татгалзах болох. Тэрийг даваа гарах, тэрийг харгачлал нь бас байдаг. Тэрийгэ хэрэгэлсэн. За нэг тог тасарсан гэж үздэг. Тэр тог тасралч бол ер нь бол 2 минутанд л дээл асуудал. Харин одоо яг за тэр үед нь яг бид нар нуугаагүй. Би яг тэр манай доод ажилтнууд тог тасарсан эргээд сэргээчлээ гэдгийг манд хэлсэн би тэрийг л ямд тэгээ нууш хаасан юм бол байхгүй. Аюулгүй байдлыг нууна гэдэг бол харин миний зөрчил би нуугаагүй. Надад мэдээлэл ирсэн даруйд нь би өдөгцсөн. Нэгдүгээр, хоёрдугаар бол би одоо бүх хэрэг юм таныг одоо буруутсан чөлөөсөн юм байгаа бүх юмыг би хууль зүйн үүднээс нь авч үзээд бас надад маш мундаг сайхан өмгөөлөх тусалж байгаа гэдэг энэ дээр бид итгэлтэй байсан. Тэгээд одоо нэг л үг хэлсэн сахил аваа шалд орцоо Батмөхөө хэрэв шүүхээр ялаад тэгвэл чи ажиллаа аваарай гэж хэлээ гаргасан нөө. Тэгээд шүүхтэр нь ялчих санаатай үзээ. Тэгээд ялсан л та тэгээд бол нөр ном юм гэдэг тойлж. Манай Батал тий Батлуу сайчин бас нэг хэлсэн дээ. Бас одоо чанд бас нэг тийм эрхэн шиг тийм зам байдаг. Жижиг юм нэг хөөцөлдөггүй. Дээр нь бол бас хэлсэн дээ байдаг. Тэгээд намайг эргүүл тавиад. Тэгээд яахаар байхгүй бас яамд ч гэсэн жоохон сандралын байдал байсан. Яагаад байсан бэ гэвэл эког олон улсын иргэний хаан төвийн болгын ижүүрийн шалгалт ирчих гэдэгхгүй. Тэгэхээр чинь одоо тэр мэрэгжлийн удирдлага энэ бүх юм одоо ингэж хийцэгсдэг шаардлага бол байдаг. Тэгээ нэг жоох өрчмжүүлэх шаардлагатай байна. Тэгээ тэр үед нь би таараа тэгээд яг хаанаал одоо хэрэгцээ олсон бидэж би лаз өшгөлөөгүй гэдгийг бодохгүй. Төр бас энийг агентлага олон улсын нэр хүндийг аваад гарчих шаардлага бас байсан. Тэгээ энэ хоёр талын шаардлага билээ би дахид томилогдсон. Тэгээд 6 сарын шалгалтууд ер нь бол одоо баг одоо экологийн хэмжээнд бол төмөр хатагтай гэдгийг нэрлэдэг. Одоо нэрийг одоо марчаад байна гэдэг мундаг авгаа гаргалсан 6 хүний бүрэлдэхүүнтэй юм ирсэн шалгалт.
Тэгээ одоо бидний бэлтгэсэн ажил бүх юм бүгдийг сайхан үтсэн. Тэгээ одоо хэлжсэн шүү. Тэгээ Монголын иргэний эсхийн салбарыг ийм төвшөнд одоо гарцсан гэж бид нар өндөр нь ойлгоогүй ирсэн шүү. Та нар бол сайн байна. За урьдчилсан бол одоо нэг 87 орчим хувьтай юм байна. Тэгээд одоо бид нар очиод бүх буюу одоо танад үтсэн цуглуулсан материалаар дүн шинжилгээ хийгээд тэгээд одоо эцсийн дүнгээ явуулна гэж хэлдэг. Тэгээд олон улсын шалгалтчин бол айгүй хүрдүнгээ хардаг. Тэгээд яг тавьж тавих гэж байгаа дүгнэлт нь тодорхой хэмжээнд энэ байгууллага тэр аюулгүй байдлыг хангаж чадах нь гэдгийг бас хардсан байл. Би тэгж бодсон. Тэгээд бараг жилийн дараа 87.9% нэг одоо амжилт аюулгүй байдлын хангалт гэж амжилт одоо дүгнэлт ирж байгаа байхгүй. Тий. Тэр нь бол олон улсын одоо иргэний агарын тээврийн байгууллагаар шалгагдсан байгууллагуудын дэлхийд бол 15-д, Азид 5-д орох ийм үнэлгээ авсан байсан. Тэгээд яг уу тэг жилийн дараа нөгөө нэг одоо ингээд 80% тэгээд ингээд өгчих юм бол тэр нэг ядахтаа нэг жил одоо энийг барь чадах нь үгүй юу гэдгийг л хараад шүү дээ. Тэгж л би ойлгосон. Зүгээр тэд нар тэгж хэлээгүй. Тэрнээс биш шалгалтын дүнг чинь одоо бараг жилийн дараа эцсийн дүн нэрнэ гэсэн ч үгс үгүй тийм хардсан бил. Бас нэг тэр шалгалтын процедурт нь байд юм бил. Ер нь бол одоо хяналт шалгалт хийж байгаа байгууллагууд бас харж ямар юм шиг байлээ. Ер нь бол энэ бас их зөв одоо процедур технологи юм байна л гэж ойлгосон. Тэгээд одоо 2024 он болоо. Тэр чинь 10 он. Тэрээс 14 жил өнгөрч байна тий. Ер нь бол 2001 оноос хойш иргэний эсхийн салбар ямар нэгэн осол үзээгүй шүү дээ. Тэгэхэд бид нар одоо 2001-2 оны үе энтерт бол Японтой харилцаа тогтооход ингээд явж хахад Кореанерч тэр Анач тэр ерөөсөө ер нь бол юуны Японы иргэний эсхийн ерхэн газар бол 20 жил одоо ноцтой аваар усал үзээгүй гэж ярьж бид нар шагширч байсан байхгүй. Тэр үчин одоо өчнөөнөр одоо бид нар чи цөөхөн онгоцтой бол үзсэн. Тэгээд хүн болгоно л бол айдас үдтэй аюулгүй байдал гэдэг юм чил одоо их гол хэцүү юм байна гэсэн нэг тийм л байлаа шүү дээ. Гэтэл 2001 оноос хойш одоо үндсэндээ бол 25 жил бид нар чинь бол бас сайхан одоо явж байгаа байхгүй. Тэгэхээр бол тэр шалгалтын үр дүн хичнээн бидний зүтгэсэн зүтгэл хичнээн миний одоо ганц бийч биш миний одоо уртлын дарга нар тийм ээ. Одоо давуу дарга, лавга дарга тэгэл энэ сүрэн орлоо дарга энэ бүгд хүмүүсийн тэр хамт олонны одоо хүч хөдөлмөрийн тэр аюулгүй байдал гэдэг юм ганцхан юм руу чиглэж ажилласан л үр дүн байхгүй. Тэгээ одоо миний баг хамт олон тэгээ би Бачлондоо бас их баярлж авдаг. Сайхан залуу одоо тэр онцгой байдлын газрын төслийн удирдагчийг явж байна. Тэг сайхан мэрэгжилтэй мундаг сайхан залуу ажлыг өстой гардаж яваад уламжлуулаад маш олон жил тогтвортой ажилласан юм манайд Батжаргал шүү дээ. Намаачрал маань одоо сайхан ажиллаад иргэний эсхийн салбарын хэмжээгээр бол одоо ажил доголдно гэхэд бол бас л одоо өстой араачтай л гэхээр л болцсон л доо. Ер нь бол бидний үед бол маш өндөр түвшинд харцсан. Одоо энийгээ бол одоо чивчээ алдахгүй л явж явах хэрэгтэй. Тийм л аа. Таны сая ярианд гарлаа ер нь яалтж явахгүй хүний ажлын газрын хамт олонны хүч гэдэг нь маш их чухал тийм. Тэгэхээр таны удирдах энэ том албыг удирдах үедээ байгууллага удирдах үедээ хамт олонныхоо нийгмийн асуудал цалин ер нь нэлээд тийм дөрвөлтөй шийдэжсэн гэж хамт олон чи хамсаа тэгээд юм ярив. Та энэ талынхаа энэ гоё тоо өрөөдтэй ярьж. Үгүй ер нь бол одоо байгууллагын ажлын одоо үр дүн бол хамт олноос л шалтгаална. Удирж байгаа хүмүүсээс шалтгаална. Хамт олноос их шалтгаална. Хамт олноос шалтгаална гэд хамт олон өөрөө сэтгэлийн хургаагүй тий. Бүр нэг би сэтгэлээс энэ байгууллагатад одоо миний ажил амьдрал бол одоо энэ байгууллагатай салшгүй
байж ижил одоо болох юм байна гэдэг л тийм итгэл үнэмшилтэй байлгах хэрэгтэй. Тэрний үг л нэг асуудал байхгүй юу? Нийгмийн асуудал дээр хамгийн гол юм бол цалин хангамж, дээр нийгмийн асуудал, орон сууц хангамжийн асуудал манайд бол тийм л баг. Түүнээс биш маш авч явах асуудал биш л дээ. Тэгэхээр бид нар бол цалингаа нэмсэн. Яагаад гэх юм бол би 2006 он 6.8 тэрбум төгрөгийн цалингийн сантай байгууллагыг хүлээж авсан. Би 13 оны төгс 12 оны төгсөл 13 он гэхэд би 28 тэрбум төгрөгийн цалингийн сантай болгож өгсөн. Өөрөөр 6.8 28 гэдэг ингээд 4 гаруй дахин нэмэгдсэн байгаа биз хүний цалин. Тэгэхээр одоо хүний одоо аж ахуйн амьдралын байгууллагатай хайртай итгэл үнэмшилтэй байх энэ асуудал бол маш их одоо нэмэгддэм бил. Тэг хүмүүс их сайхан ханддаг. Нэг талаас нөгөө талаасаа бол одоо орон сууцны хангамж. За ер нь бол одоо ингээд Чингис хаан олон улсын буудлын ажилтны тэр 20 гаруй жил болж яд нэг байртаа ингээд нэг цувсан очруудаар ингээд авдаг юм байсан. Цэцлэгийн хөдөлгөөн гэвэл нэг 10 гаруй жилтэй араа одоо цэцлэгийн хөдөлгөөний ажил мэргэжлийн онцлогтой холбогдоод бас нэг араа төлхөө хэдэг 3 байр хуваарлалт бол араа илүү төлхөө хуваарлдаг юм байсан үйл дээ. Тэгээд одоо бидний одоо үед одоо 12 оны төгсгөл гэхэд бол цэцлэгийн хөдөлгөөний удирдлагын албаны цэцлэгийн удирдагчдын орон сууцны юу бол 4-5 жил болсон ш. 4-5 жил ажиллаад орон сууцны тэтгэлэгт ордог. Тэтгэлэг гэдэг нь юу байсан бэ бол 30 сая төгрөг. Улаанбаатар хотод байгаа нэг өрөө байрны тухайн үеийн ханшийн 70% тэнцэх тэтгэлгийг бид нар олгодог байсан. Тэгж бүр тооцож хөдөө орон нутгийн хууль хайрцангуй хэмжээс 15 сая гэдэг байсан. Тэгээ 30 тэр үеийн 30 сая төгрөг. Одоо бол нэг 20 сая төгрөг өгд юм шиг байгаа юм. Одоо би тэр үеийн 30 сая төгрөг бол одоо үеийн бараг 90 сая төгрөг юм байгаа ч тий ханшин. Тэгэхэд бол одоо 20 сая төгрөг 20 сая төгрөг гэдэг чинь бол нэг 7-8 сая төгрөг юм одоо тий. Тийм л хангамж өгч байгаа. Тэрний төлөө бол бас мэржил ах шиг байна л да хөрх. Яг гоо тэр цас байгууллагаас нь одоо чадвараараа өгж яах гэдэг үү. Тэгээ сүүлийн үед барч өгөөч болсон юм шиг эмэлт тэгээд ингээд. Тэгэхээр одоо тэр хүмүүс чинь байгууллагаа удирдлага байгууллагаа шүтэж амьдралгүй яах вэ? Тийм нөхцөлийг бид нар бүрдүүлсэн байна шүү дээ. Тэгээ тийм юм байгаа. Тэгээд одоо ер нь эдийн засгийн чадвар нь их нэмэгдсэн. 58 тэрбум төгрөгийн орлоготой байгууллагыг бид нар өгөхөд 123 тэрбум төгрөгийн орлоготой болгосон. 123 тэрбум төгрөгийн 90 орчим одоо сая доллар тийм одоо жин дарж ирсэн тэнд. Бусад орлогоос байдаг байсан. 90 орчим сая доллар гэдэг бол одоогийн үеийн ханшаар бол одоо 300 орчим тэрбум төгрөг байхгүй юу? Тэгээ орлого бол их маш өндөр гарсан. Бид нар бол тодорхой уялдуулж бас энэ нөгөө навигацийн юуг бол бас тарифыг бас нэмж чадсан. Нэмж тодорхой уялдуулж. Жишээлхэн бол Хятад Орос хоёрын одоо агаарын навигацийн хураамж төлбөр бол өндөр шүү дээ. Тэгээд тэдэд хүрээгүй боловч бид нар нэмж болж чадсан. Тийм. Тэгээд энэ ашиг орлого нэмэгдэх мэдээж хэрэг адилхан улсын агаарын зайг ашиглаж, засгийн хөдөлгөөний удирдлагыг ашиглаж ингэж явж байгаа нь бол бас адилхан байх хэрэгтэй шүү дээ. Тийм учраас тэгтэл араа одоо юу яахгүй схилам гаргадаг нөгөө агаарын тээвэрлэх компаниуд олон улсын маш олон одоо 40-50 компаниуд байна шүү дээ. Одоо тэр үед 30 гаруй компани явдаг байсан. Одоо л 40-50 болсон шиг байна. Тэгээ одоо бол бүрч байхгүй болчлоо л одоо тэр ковид бол одоо дайм сам ингээд байхгүй болчих. Тэр үед тэр агаарын тээвэрлэх компаниудын хөрөнгөчтэй тэр навигц орлого гэдэг чинь тэд нар чинь нэг талаасаа бол бид нар шаардлага тавина шүү дээ. Би бас жоохон одоо холдож одоо шүмжлэлтэй хандж явдаг л юм. Жишээлхэн бол манайхан навигацийн орлогыг ингээд авж जैन тэр хэмжээгээрээ болвол бид нар материалын баазаа аюулгүй байдлыг хангах ямар нэгэн одоо эрсдэл тохиолдсон үед бол ямар ч агаарын хөлгийг даах нөөц бодол болох юм ёстой. Тэгээд Чингис хаан олон улсын буудал бол нэгдүгüрт бол болж байна. Хоёрдугаар баруун талаар өнгөрж байгаа одоо агаарын хөлгийн тэр одоо онгоц агаарын хөлийг хүлээж авах боломжийг нэмэгдүүлэх шаардлагатай ховд байдаг. Зүүн талдаа бол дорнод байдаг. Хойд урд талдаа бол хөвсгөл өмнө говь бас байдаг. Тэгээ Улаанбаатар орж байгаа юм чи эсвэл одоо аль нэгийг бас сайн тогтжуулах ийм шаардлагатай одоо олдор тэгээд энэ залуучууд янз бүрийн байдлаас болдог л байх зүгээр
ер нь бол яг тийм хэмжээнд хүрэхгүй л байна шүү. Тийм учраас бол навигацийн орлого энэ юм бол бас өндөр нэмэгцээ. Ашиг орлого нь бол нэмэгдсэн. За нөгөө талаасаа бол одоо бүт зохион байгуулалтын хувьд бол бас тарамдуулах гээд тийм шийдвэр гаргацсан 2005 6 оны 4-5 оны үед штэ. Иргэний засгийн ерөнхий газрын хэрэгжүүлэх тохируулагч энэ статусыг бол хоёр тусан салгах хэрэгтэй гэдэг. За би ёстой харин тэрэн дээр ёстой би гэж хэлж яхад хэлмээр байдаг байхгүй. Би бол одоо ч гэсэн зөвшөөрдөггүй. Яг бол иргэний засгийн Монголын иргэний засгийн салбар өөрөө жижигхэн бага салбар байхгүй юу? Цог хонгочтой яг цар хүрээнд бол өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа ч гэсэн. Гэхдээ энд одоогийн өнөөдрийн ингээд тогтолцоо өнөөдрийнх ч биш бидний үеийн тогтолцоо бол шаардлага хангаж ирсэн үг хангаж ирсэн. Яг тэгвэл яг одоо ингээд нөгөө тохируулагч хэрэгжүүлэгч энэ хоёрыг бол тустай байх хэрэгтэй. Нэг нь нөгөөдөө хяналтын тогтолцоо алдагдана гэж ярьдаг. Хяналтын тогтолцоо алдагдахгүй байх бол зарчимтай шударгал ажиллаж чадах юм бол ямар тогтолцоон дээр ажиллаж болно шүү дээ. Ер нь бол одоо ямар нэгэн байгууллагын бүтцгээл ингээл ярьдаг. Тийм байх хэрэгтэй, ийм байх хэрэгтэй, тэггүй байна, ингэхгүй байна. Зайлшгүй одоо байх бүтц гэж ус байдаг л да. Гэхдээ яг онлын үүднээс, шинжлэх ухааны үүднээс, онлын үүднээс авч үзэх юм бол энэ харьцангуй онлоор одоо тодорхойлогддог байхгүй юу? Тийм учраас бол тухайн үед аль нь зохилттой байна? Тухайн улс жишээлх юм бол иргэний засгийн ерөнхий Монголын иргэний засгийн салбарын хөгжил нь ямар байна тийм ээ? Бол суугчны чадвар тэр нэг одоо тэр үйлчилж байгаа цар хүрээ ямар байна? Тэгээд одоо санхүүгийн чадвар нь ямар байна гэх зэрэгээр энэ бүх юм чинь нэгдэж нэг бодлого гаргаад тэр бодлоготойгоо уялдаж тэр бүтцийг хийх ёстой. Тэгээ одоо хуулиар л одоо өөрчлөх гэл ингээд. Тэгээ жишээлх юм бол би бол одоо ингээд 2006 онд дараах болсон хойш бүс жадлан эсэргүүцэж толдож чэжээр хамгаалж явсан бол энэ одоо өнөөдрийн энэ байдлыг алдагдуулахгүй явахын төлөө зүтгэжсэн ажил өөх төлөө би хамгаалж чадсан. Тэгээ тэрэндээ бол би баярлж байна. Ягаад гэвэл тэгснээрээ иргэний засгийн салбарт хөгжил авчирсан л гэж боддөө шүү дээ. Жишээлх юм бол төрөөс барих төрөөс иргэний засгийн салбарын талаар төрөөс барих бодлогын бичгээр баримтад Мят компаниг бол Бээжинд давхар агарын тээвэрлэх томлохгүй, Сеулд бол бас давхар одоо агарын тээвэрлэх томлохгүй гэж ингэж одоо бас зогсдог байсан. Тэгээ тэр юун дээр ч басан бид нар оролцуулсан. Талигаач орхон Мят компани захирал байлаа. Бас бид тэр санал нэгдгээд үндэсний агарын тээвэрлэгч гэдэг одоо нэр томьёо оруулж иж бодлогын бичгээр юмд тусгаж ирсэн. Тэгээ энэ болохоор бол яхахгүй л одоо Мят компаниг нэг чөдрийн ганцаараа тордох эдийн засаг санхүүгийнх нь хувьд ямар нэгэн байдлаар эрсдэлд оруулахгүй байх л ийм л бодлого барьсан. Агарын тээврийн одоо нээлттэй болгох энэ асуудал бол бас явагдаж л байсан. Тэгээ ийм юм байна. Тэгээ бид нар чинь одоо Америкийн нэгдсэн улс руу нисэх ёстой гэдэг энэ юуг чинь бол бид нар бас бидний үед эхлүүлсэн шүү дээ. Тэр байтугай FA-гийн одоо экспертүүдийг бид нар бүр ураад хөлсөлж авцарч шалгуулж ирсэн. Одоо манайх Америк руу нисэхэд Монголын иргэний засгийн салбар ямар юм хийх хэрэгтэй байна гэдгийг манайх их буруу зүрх юмыг ойлгож тайлбарлахдаа айгүй дуртай юм сони болсод шүү дээ. Тэгээд одоо тэр хүмүүс чинь хөлсөөр ирээд маш шударга одоо дүгнэлт гаргаад зөндөө олон одоо хийх ажлууд ингэж бичиж жагсаал төгсөн байдаг аахгүй юу. Тэгэхэд манайхаа ингэж ярьж байгаа. Батхан дараагийн үед FA-гийн хүмүүс ирээд манайхыг шалгаад зөндөө дутагдал гаргаад юу Америк руу нисэх мантай юм хийж өгөө явсан би листийг. Тэг чи бид нар чинь эхлэлийн ажиллаад хийж байгаа байхгүй. Тэрийг буруутгаад яхаа бид чинь зөв байхгүй да. Бид нар чинь хөлзөө өгөө. $90,000 өгчээ заа юу. Тэр хүмүүсийг хэлсэн байхгүй. Тэгээд нэгдүгээр хоёрдугаарт бас их сонин одоо би бас дотроо жоохон гомж явдаг байхгүй. Сонин юм яриа гаргадаг зүгээр намайг ингээ ховжив шиг юм ярьлаа гэж битгий бодрог. Гэхдээ манайхан одоо ингээд янз бүр үзэл сурталчилсан юм нийгэмд юусан учраас янз бүрийн ярилцлага өгтөө зөвшөлт дутагдaltaй юм ярих айгу дургу. Дандаа сайн юм ярих гээд ингээд идэг байхгүй. Би болохоор бол аль алийн ярьж явах хэрэгтэй зүйт юм аа гэж боддог. Жишээлх юм бол экологийн ижүүрийн шалгалт 6 хүний бүрэлдэхүүнтэй ингээд ирээд явсан шалгалтыг одоо манайхан ингэж ярьсан гэж байгаа. Батмухтайгаа авчиад бүр одоо ингээд
Менжи интерлүү вертолеттой авч яваад тэгээ тэр хүмүүсийг айхтар сайлж агаад тэгээд нэг дүгнэлт тавилаад явуулсан юм а гэж ярьсан гэж байгаа. Тэгээд би гомдож байгаа хгүй. Би тэгээд гох тэр хүмүүс чи амар зарчим одоо мэдүү чи зах мэдгүй шүү. Тэр хүмүүс чинь байж таа. Бид нар Чингис хаан сонгоцны буудлын ресторан тусгай өрөө гаргаад өдөр хоол идүүлжээ гэд ингээд мөнгөний одоо байгууллагаас төлөө нэг хоолны асуудал байхгүй. Тэгээс гүү бид нар та нараар хоолны мөнгө даалгахгүй бид нар тийм өрөө хэрэггүй гэд ингээд тэд өөрснөөсөө асуусан орох юм шүү дээ тийм ээ. Үгүй тийм зарчимч байх байт юм бэ. Тий. Тэгээд за нэгдүгээрсэл за одоо ингээд шалгалтай явлаа. Тэгээ ингээд за энэ хүмүүст нэг 6 компьютер аваад бэлгэлчихё. Бас нэг талаасаа одоо 7 жил байгаа санаа юм байна л да. Бас яах вэ тэгээд одоо тэгээд хамгийн дээд зэргийн гэж байгаа л энэ Монголд одоо тийм ориг хитэн компьютер авлаа. Тэгээ нөгөөд ч өгсөн. Аваагүй. Би тийм байхгүй. Бид нар чинь бол тэгдэг хүмүүс биш ээ гэд. Тэр төмөр хатагтай ч амар айхтар хүн байсан. Тэгээ би нөгөө ажлын хэсэгт байсан одоо инженер техникийн ажилч тэнд ажлын хэсэг сайн ажилласан хүмүүсээ шагнасан шүү дээ компьютероор. Гэх жишээний тэгээд бас юм бодтой хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэрний дараа хаач байдгүй экогийн ерөнхийлөгч Гонсалес гэдэг хүн 97 хоног манад амарч байгаа явсан шүү дээ. Танай энэ эсхийг бүр үзэх гэж ирлээ. Манай одоо байцаагч нь манай одоо хүмүүс маш их магтаж ирсэн байдлыг ч одоо үзье гэд. Тэгээд 12 он болов 11 оны юунд бид нар чинь нөгөө экогийн чуулган болсон шүү дээ. Чуулганд бид нар чи нэлийн өргөн хүрээтэй бэлтгэлтэй бүрэлдэхүүнтэй очихгүй юу. Очоод тэгээ манай одоо экогийн удирдлагуудтай уулзъя гэсэн чинь тэр Гонсалес 2-3 одоо дид ерөнхийлөгч нараас солоц бүрэн бүрэлдэхүүнээр манай иргэний хэсгийн удирдлагыг хүлээж авсан шүү дээ. Тэгээд би тэнд 30-аад одоо минут юм яриад тэгээ бас тэрэн дээр бол одоо тэр Нэнси гэдэг одоо дид ерөнхийлөгч мундаг хүн байсан. Цэцлийн хөдөлгөөний одоо чиглэлийн мэрэгчлээ. Тэгээд экогийн том их нэр хүндтэй мундаг тийм сайхан авгаа байсан. Тэгээс бид нар бол одоо ингээ ойлголоо их сайхан Монголын иргэний хэсгийн салбар мэрэгжлийн удирдлагатай юм байна гэж ойлголоо. Хэлчихсэн. Тэгээд их л сайхан санаа сонсогдчихсэн. Тэгээд гоё хүлээж авсан. Тэгээд гэх мэтлэнгийн энэ юу бол олон улсын иргэний гарын тээврийн байгууллагад үнэлэгдэх тэг үнэлгээ гэж бол бас өндөр гарсан. Тийм энэ бол миний хамт олонны талтай юу байсан. Тийм. За баярлалаа дарга. Ингээд ирэх жил одоо түүхт 100 жилийн яад тохиолоо тийм иргэний хэсгийн байгууллага. Тэгэхээр энэ салбарыг хоёр одоо томилогдсон ахалж ажиллаж ирсэн хүний хувьд та одоо ажиллаж байгаа залуу үедээ тэгээ салбарын хамт олондоо сайхан сэтгэлийн үг сургамжаа хэлээч. Яг би түрүү хэлсэн. Би ерөөсөө иргэний хэсгийн салбарыг ерөөсөө орсон цагаас л хойш ер нь одоо нэг одоо би ингээл Төв аймаг төрсөн гэл тэгвэл би Төв аймгаа Алтанбулгыгаа гэд ер нь нэг тийм одоо туйлшрал гэх нь юу юм нэг тийм гэр амтай хүн гэдэг шиг тийм амнигтай болж чаддаг. Тийм миний төрөлхийн юм юу вэ? Тэгэд хамгийн гол нь бол одоо өдий дайтай ингээд намайг салбарын дарга хүртэл өсөж өндөөлгсөн ийм буянтай одоо юу бол миний хамт олон, миний ах нар, миний эгч нар тий миний өдөөж ажилласан, миний үе тэнгийн залууч, миний одоо залгамжийг авч байгаа сайхан залууч. Би эдгээр айгүйх бахархдаг. Одоо иргэний хэсгийн салбар гэдэг байгууллагын бахарх үнэт зүйл нь хамт олон байхгүй. Тэгээ энд одоо юу гэрэл энэ л одоо замналаараа л Монголын иргэний хэсгийн салбар хөгжиж байна. Сайхан хөгжиж байна. Жишээлх юм бол шинэ сонгоцны буудал би бол бахархдаг. Монгол улсын ерөнхий сайд Мягамбын их болдог гэдэг хүн степ гэдэг нөхцөл дэлхийд хизээч гадны оронд өвдгүү байсан санхүүгийн нөхцөлийг Монгол улсад анхудаага шинэ сонгоцны бодол төр өгсөн шүү дээ. 247 сая долларын гэрээг би анхны гэрээг зурсан хүн. Анхны одоо хашаа хамгаалалт үерийн даалан сургын тендер юмыг хөрөнгөний гаргаж шийдсэн одоо хүн бидэргээрийг багарч авдаг. Чингис хаан олон улсын буудлын одоо бүтээн байгуулалтад болоод шийдвэрлэх нөлөөлөл оруулсан хэдэн байдیں۔
Жишээлх юм бол одоо инхбол дарга байна. Хэрэг эрхлэгийн дарга Батбол дарга байна. Дээр нь бол сангийн сайд, баяр цаахан сайд байна. Дээр нь зам тээврийн сайд байсан, цэнгэл сайд байна. За дээр нь бол одоо агентлагийн дарга нар миний одоо багт ажилласан залуучууд. Энэ хүмүүсийг бол Чингис хаан олуулсан буудлын удирдлагч гэсэн бол бас мартаж болохгүй. Энэ 12 оны 4 сард одоо шавын тавьсан шүү дээ. Тэгээд манай улс төрчид 2 дахиад шав тавьсан л та. Тэгээд бас жоох инээдтэй санагдав. За тийм юм байна. Тэгээд одоо сайхан олон улсын харилцаа, гадаад дотоодын нийслэлгүүд бас их ирдэг байдаг байна. Гэхдээ бол бас төрийн бодлогын хэмжээнд үндэсний агарын тээвэрлэгчтэй дүүцэл тавьж явах хэрэгтэй. Жишээлх юм бол би одоо Турктэй ажил хөөхөө өмнөхийн 100 гарын усыг зурсан. Том онгоцоор зурах гээд 7 хоногт 2000 зорчигч аавна гэж ингэж одоо надтай хийх гэж зүтгүүлээд би бол 1500-аар л 1000-аар хийн. Гэхдээ 500-аар хийн гэд тэгээд яагаад 500-аар гэрээ хийх гэж байгаа юм бол бид нарт хамгийн дээдлийн онгоц Boeing 737 байна. Танах 7 хоногт 3 явна. Манайх эндээсээ 737 3 явах хэрэгтэй. Тэгээ ингээд үндсэндээ бол 7 хоногт 500 зорчигч байхад бол Турк манай 2 хоногт энэ үедээ бол болноо. Бид үндсийн агарын тээвэрлэгч бол бодолцох хэрэгтэй гэд ингээд зурж ирсэн. Тэгээд одоо үед бол давраад бүр Улаанбаатар дээрээ Бээжин ой варигэл одоо Туркууд бас их санал тавьж ирсэн. Тавьдаг, дайрдаг юм гэсэн. Би бол зөвхөн манай залуучууд бол тэгж буруудахгүй байхаа гэж ингэж боддог. Тухайн үедээ бол бас яг яриаггүй юм дээр ингээ ярихад бол Open Sky гэдэг Америкийн нэгдсэн улсын одоо юутай үйл ажил өөрсдийнх нь одоо бүх улсуудтай байгуулдаг нэг тийм давуу эрхтэй тийм гэрээ байсан. Тэр гэрээг бол бид нар бол бас болгоомжилдаг байсан тэр гэрээнээс. Тэг яга болгоомжилдаг байсан бол бах одоо бүх одоо юунд манай бүх цэгт одоо буух давуу эрхтэл энтергээд одоо ер нь давуу эрхтэн тэндээ байдаг гэсэн. Янз бүрийн улс төрийн байдал энэ төр юмыг би ажиглаад цаг үеийн одоо бас өөр болчлоо шүү дээ. Одоо жишээлх юм бол их өөр болчлоо. Тэгээ би нэг 2-3 жилийн өмнөөс би тэр бодлоо өөрчилсөн. Би тэгээд энэ ерөнхийлөгчийн зөвлөхөд ч би хэлж байсан, яамны сайд хэлж байсан. Open Sky гэдэг гэрээг манайх зурхан зүйтэй юм байна гэж хэлж байсан. Гадаад олон улсын гэрээнд бол улсынхаа эрх ширхэг бол сайн хамгаалдаг боддог байх ёстой. Элбэгдэрч ерөнхийлөгч Boeing 737 шинээр авах 67 шинээр авах гэрээг зурвалж явахдаа биднийг авч явсан. Тэгээ Америкт очиод гэрээ хийгээд тэгээд FAA-гийн удирдлагууд Америкийн одоо талтай уулзаад бэлчингээс нэг хүн оруулаад тэгээ Монголын талаас бид нар уулзахгүй юу. Тэгээд нөгөө тэгэхэд ярин дээр бол танах манайх Open Sky одоо зурх хэрэгтэй гэж ингэж ийм толгоддог байхгүй юу. Тэгээ би тэн дээр би хэлжсэн. Гэхдээ яг Open Sky толгол танад бол их давуу талтай. Гэхдээ аль хоёр улсын хооронд харилцан агарын тээврийн одоо үйлчилгээ ингэж нээхийн тулд нэг талын одоо ашиг сонирхлыг данган сангаж болохгүй. Манайх ч гэсэн Америк руу нисэх ёстой. Гэтэл манай онгоц нисвэл Монголын хүмүүс онгоцоор илүүтэй суун Монголын хүмүүстэй л үйлчлэх ийм л үйлчлэгийг бас нээх ёстой. Гэтэл манай танаа Америкийн элчинд манай 10 хүн виз өгөхөд нэг нь виз гаргахтай гүйтэй байгаа нөхцөл шууд нийслэлийн асуудлыг энэ Open Sky гэрээг зураад шууд нийслэлийн асуудлыг Америк талаас даваа эрхлүүлээд явуулна гэдэг бол тэнцвэргүй гэж би хэлээд эднэр би бараг л дугаа болгож байсан. Тэгээ гарчны тэр элчингээс суус нэг эмэгтэй байсан. Би одоо нэр мартчихдаг. Тэр эмэгтэй баах шүү дээ бидний ёстой ярьж үзээгүй аргументыг та ярьд юм да гэж хэлж байсан шүү. Тэгэхээр олон улсын харилцааг бол байгуулж болно. Гэхдээ өөрийн талын эрх ашигыг ямагт бодож явах хэрэгтэй. Одоо Кореан Air солонгосын иргэний эсхийн ерөнхий газартай олон удаа олон сайднаар гэрээ хилцээр хийгээд энэ нөгөө багтаамжаар нь эсвэл нийслэгийн тоогоор шийддэг энэ асуудыг өөрчлөх гээд чадав. Бид нар тэрний төлөө бол би одоо газрын дарга бах тэр 6-7 жил туршдаа тэмцэл явуулсан. Тэгээ одоо бол нэг баахан одоо агарын тээвэрлэгч нар оруулж ирэл ингээд явж байна.
Мят компани тэгэл нэг юм янз бүрийн одоо хямдрал зарлал өөрхий. Тэр одоо аквал том компаниуд эсрэг явж шít. Гэтэл Солонгос түлшний үн ямар онгоцны түлшний үн ямар үнэтэй, Монголд ямар үнэтэй те. Гэт Монгол хүний одоо тэр одоо зорчих чадамж энэ бүхэн ямар үлээ гэл ингээл одоо бас асуудал байж лээ. Тийм учраас энэ өөрийн талын их ашиг гадаад энэ одоо хилцээр баг гэлгүй олдсож байгаа үед бол их ашиг бол сайн бодож байгаа. Бидний одоо хамгийн сүүлд 12 онд байгуулсан Хятадын засгийн газрын та эрдэнэ засгийн байгуулалтаа байгуулсан гэрэн дээр ганцхан гэрэлцээгээр 5 дугаар 3-ыг авсан шүү дээ Хятадаас. Одоо бүрэн ашиглаагүй л байгаа юм бэл. 5 дугаар ирэх гэдэг чинь төрийн бодлогын хэмжээнд том улсуудад өгөгддөг тийм ирэх байхгүй юу. Өөрөөр хэлбэл тухайн одоо болсон буудлын дээр буугаад дамжин нислэг хийж болно. Зорчигч буулгаж суулгаж авч болно. Гэсэн тийм гоё гэр байхгүй. Тийм хилцээр нөхцөл байхгүй. Тэрийг өдөр Хятадаас 3-ыг бид нар 3-ыг авч ирсэн шүү. Тэг гэх мэтлэнгийн юм ятай байсан. Тэгэд энэ бүх юм бол би зүгээр ах бас ташимт хэлхэн зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээд хамт олондоо их өндөр сэрхэгтэй юу болдог. Би энэ хамт олон дотор чинь бол зовлон богдыг үчлээ. Би өөр мөлхөж үзлээ. За тийм ер нь тэгээд үзээгүй юмгүй араа өгч үзээгүй л явж байна. Тий. Тэгээд бол энэ тэр одоо миний амьдралын бүх туулж өнгөрөөсөн бүх амьдрал төшөг болж байсан бол энэ хэсгээс салбар өөр. Тэрний хамт олон наттай баг болж ажилласан энэ хүмүүсийн л одоо туслан дэмжлэг. Миний одоо хамт ажиллаж байсан ах нар, энэ эгч нар, энэ хүмүүсийн, миний үеийн, миний дараа үеийн хүмүүсийн л дэмжлэг. Одоо ч гэсэн хаач явсан намайг бас их сайхнаар эргээр харж явдаг. Их баярлдаг шүү гэж би хэлмээр байна. Тэгээ 100 жил гэдэг бол хүний амьдралд, байгууллагын амьдралд бол том хүчлэгөө. Тэгээ энэ одоо нэг талаасаа бол одоо 100 жилийн ойг одоо амар мэд ингээд үзчих байх гэж бодож чинь тэгээд үзчихээрээ бол энэ бол миний амьдрал тохиолдох хамгийн одоо мартагдчихгүй миний их хувь заяаны том одоо илэрхийлэл том түүх. Тийм учраас энэ илэрхийллийн засгийн салбарын түүх энийг бүтээлцэж байгаа Ахмад үе, бүтээлцэж ирсэн Ахмад үе, бүтээж байгаа одоо үе, одоо бүтээхээр суралцж байгаа залуу үе бүгдээрэнд энэ баярын мэндийг дэвшүүлж энэ баяраа маш өндөр одоо хэмжээнд ухтаарай гэж одоо ерөөмөр байна. Баярлалаа шүү. За. Эрх мэдд үзэгчдээ Монгол улсад нисэх хүчин үүсч өссөний түүхт 100 жилийн өгөхтөн бэлтгэн хөрвж буй нисхийн алдар цуврал ярилцлагын энэ удаагийн дугаарт Монгол улсын иргэний нисхийн салбарыг 2 удаа томилогдсон удирдах байсан техникийн ухааны PhD доктор Санжаажмын Батмүхтараа маань оролцлоо. Танд баярлалаа. Баярлалаа. Түүхт 100 жилийн байгаараа баяртай сайхан уулзъя. За баярлалаа. Баяр маань сайхан өргөн дэлгэр сайхан болж бидүүгдий магнайг тэнийсэн сайхан одоо баярах болно гэдэгт итгэл төгсгөнаа. За баярлалаа. Баярлалаа.